сэтгэл хөдлөлийн энэ одоо шуурганд тий авталгүйгээр сэтгэл хөдлөлүүдээ одоо ойлгож, анзаарч, нэрлэж тий тэрнтэйгээ хамт ингэж байж чадсанаар л энэ одоо өсвөр насны одоо тэр үеийг давж гарах тий эргээд өөрөө хэн болж төлөвшөх вэ, хэн болох вэ гэдгийг шийдэх айгуу тийм чухал юм байдаг. Тэгэхээр л нөгөө эргээд бүх зүйл маань энэ сэтгэл хөдлөл болоо зүрх сэтгэлтэйгээ холбоотой байдгийм аа. Сайн байцгаана уу? Teen Zone подкастын шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт Q Education Group-ийн үүсгэн байгуулагч, зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөрийн санаачлагч Алтан Сор хүрэлцэн ирсэн байна. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За юуны төрөнд хоёулаа группийнхаа талаар яриа хэлье гэж бодож байна. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг, хичнээн салбартай тий байгууллага вэ? За манай байгууллага бол ерөнхийдөө хүүхд рүү чиглэсэн 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Ирэх жил гэхэд нэг 10 жил болох юм байна. Бас тийм. Бид нар анх нөгөө Q Kids гээд цэцэрлэг сургуулийн өмнөх боловсрлоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэгээ хүүхд рүү чиглэсэн одоо яг одоо сургуулийн өмнөх боловсролын руу чиглэсэн. Ер нь сургуулийн өмнөх боловсрол ямар байх ёстой юм те хүн болж төлөвшүүлэхэд бид нар юу хэрэгтэй юм гэдэг энэ агуулга руу эхлэж одоо цэцэрлэгээ нээсэн. Тэгээ ингэж явсаар одоо яг хэд хэдэн төсөөл хөтөлбөрүүдийг агуулсан юм Q Education Group гэдэг байгууллага болсон байна. Тэгээ бид нар илүүтэй яг нөгөө боловсролын салбарт дутагдаад байдаг зүйлийг л хийхийг илүү зорддог. Нэг асандаа одоо Монголын боловсролын салбар илүү академик боловсрол руу те хүүхдүүдийг хандуулдаг бол тэнд яагаад те нөгөө эргээд нөгөө талд нь те soft skill гэж бид нар их ярьдаг шүү дээ те хүн байх боловсрол, төлөвшлийн тухай, зүрх сэтгэлийн боловсрол те сургуульд заагддаггүй тэр зүйлийг бид нар илүү хүүхд рүү өгөө. Тэр хөтөлбөрийг бид нар нэвтрүүлье гэдэг энэ чиглэл рүү одоо ажилтдаг. Тэгээ тэр утгаараа цэцэрлэгээ бас яг тэгж одоо үүсгэн байгуулад тэгээд тэрнээс үүдэлтэй зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөрийг санаачлаад цэцэрлэгтээ хэрэгжүүлээд тэгээ одоо бас улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэг те тэгээ 10 жилийн сургуулийн хүүхдүүд тэгээд ингээд хөтөлбөр маань юм франчайз байдлаар ингээд одоо хэрэгжээд явж байгаа. Тэгээд ер нь бол зүрх сэтгэлийн боловсролын төвөөрөө бас дамжуулаад хүүхдүүдийн яг сэтгэл хөдлөлийн боловсрол, сэтгэл зүйн боловсрол яг өөрөө өөрийгөө таньж мэдэх тэр боловсрол руу хандуулсан үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг нэвтрүүлээд, туршаад, хэрэгжүүлээд гэдэг ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллага байна. Ааха. Үнэхээр бас нийгэмд хамгийн хэрэгтэй салбар бол боловсрол байна. Тэгэхээр танай байгууллага бол нийгэмд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа гэж харж байна. Яагаад заавал цэцэрлэгийн нас, сургуулийн өмнөх нас руу илүү чиглэж ажилласан юм. Яг хэд хэдэн зүйл бас байгаа. Тэр нь юу вэ гэхээр би өөрөө бас их багтаа цэцэрлэгийн айдастай хүүхэд байсан. Тэгээ яг тэр нөгөө бага насны цэцэрлэгийн айдас гэдэг ч зүйлээс болсон уу өөрийнхөө хүүхдүүд дээрээ ч гэсэн цэцэрлэгийг сонгохдоо маш их анхаарч ач холбогдол өгдөг байсан. Тэгээд цэцэрлэг сургуулийн өмнөх боловсрол ер нь л нэг ийм л байдгийм байна да гэдэг ийм төсөөллөөр яг Монголдоо төсөөлөл авцсан. Тэгэл хүүхдүүд маань цэцэрлэгт явах дурггүй те уйлаал одоо явахгүй гэж хэлдэг шүү дээ те. Тэгээ яг нэг тийм зүйлүүдийг ингээд туулчаад яг боловсролын чиглэлээр магистр сурах одоо болоод тэгээ 2 охиноо аваад манай гэр бүл Америкт нэг 3 жил амьдарсан. Тэгээ яг энэ хугацаанд одоо Америкийн боловсролын систем тий яг одоо сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн энэ одоо заах арга зүй тэр хөтөлбөрүүдийг анзаарч хараад тэг хүүхдэд ямар нээлттэй байна, хүүхдэд ямар ээлтэй байна. Яагаад хүүхэд Монголд ингээд цэцэрлэгт явахгүйгээд уйлаад идэг байсан хүүхэд маань Америкт яагаад айгу дуртай явдаг болчихоо гэдэг ч юм уу. Ийм одоо сонирхож үзсэн байдлаас бас их үүдэлтэй. Тэнд бол яг л одоо хүүхдийг нийгэмшүүлэх гэж яг юу юм те хүүхдийг яг хүүхдээр нь харах гэж юу юм те хүүхдийг бас ингээд хүүхэд юм чинь энэ хамаагүй штэ те энэ ойлгохгүй штэ гэж харьцдаггүй хүүхдийг тэр зүрх сэтгэл зүй бүхэл зүйлийг аюу анхаарч үздэг хүүхдийн төвшөнд харилцдаг гэх мэтчлэн маш олон зүйл байсан л та. Тэгээд
яг яагаад ийм зүйлд бид нарт дутагдаад идэх юм биш үү те бид нар ингээд нөгөө нэг одоо хүүхдийг дээрээс илүү хаардаг юм биш үү те энэ жоохон юм чинь мэдхгүй юм чинь би сургах ёстой гэдэг багшийн хандлага те гэтэл хүүхэд гэдэг чинь яг л одоо хүн том бид нартэй л адилхан те яг зүрх сэтгэлтэй хэцүү стресст нь уйлна. Тэгээ энэ мэдрэмж болгоныг нөгөө ингэж үл тоомсорсноороо бид нар хүүхдийн сэтгэл хөдлөлийг үл тоосноороо бид нар хизээж хүүхдэд суралцахуун тэр эхлэлийг тавьж чадахгүй байхгүй. Хүүхдэд харин тэр бүхнийг нээлттэй байлгаж, ойлгож, хүлээж авч, мэдэрчээж цаашаа хүүхд маань илүү суралцах үйл явц одоо тэр суралцах процесс руу илүү сайн ордог гэдэг зүйлийг л одоо анзаарч хараа. Тэгээд анх төгсөөд ирэнгүүтэл ерөөсөө за цэцэрлэгээс эхлэх хэрэгтэй юм байна. Яагаад тийм суураас нь эхлэх хэрэгтэй юм байна. Яг хөө мэдээж 10 жилийн сургуулиас юм уу оюутан те одоо ингээд сургуулиас явж болно. Гэхдээ нэгэнт ингээд төлөвшсөн тэр тодорхой хэмжээний мэдлэг мэдээллийг аваад тэр тарих ингээд өөрөө тэрлүү чиглэлсэн зүйлийг ингээд өөрчлөхөд бас айгүй хэцүү. Тийм учраас бид нар сургуулийн өмнөх боловсролоос эхлэх хэрэгтэй юм байна. Тэгээ харъя. Тэгээ цаашаа дэшээ явъя гэх. Тэгээ одоо ингээд цэцэрлэгээс эхлүүлээ бид нар яг 10 дахь жил рүүгээ орж ийн. Тэгээ одоо сая бол өнгөрсөн одоо 9 сараас эхлээд бид нар 1-5 дугаар ангийн хөтөлбөр дээр ажиллаад бага анги. Тийм бага анги руу орсон. Одоо эх жил гэхэд 6-аас 12 гэдэг ч юм уу. Ингээд нөгөө одоо ахиад явна. Ягаад гэхээр бидний нөгөө анх тавьсан тэр эхлэл маань ингээд нэгсэнд үе шаттайгаар ингээд явж байна л гэсэн. Тэгэхээр энэ ажлынхаа үр дүнг нэг 10 дахиад нэг 10 жилийн дараа айгуу сайн харнаа л гэсэн тийм тэгэл үнэмшилтэй. 10 жилийн өмнөх таны анх цэцэрлэгт явж исэн хүүхдүүд одоо таныг дунд анги руу, том анги руу, ангийн хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа хийхэд тийм настай болцсон байх юм яг баг тэгж байгаа зү. Тэгэхээр нөгөө танаа цэцэрлэгээр явсан хүүхдүүд суурь нь яаж тавигдсан бэ гэдэг бол дунд алах ангид ороод харагдана гэсэн үг тийм. Тийм, ер нь бол яг хэлж байгаа зөв. Тэгэхээр нэг осондоо одоо 10 жилийн өмнө те 2 настай маад орж исэн хүүхдүүд чинь одоо 11 настай байхгүй 11 12 настай. Тэгэхээр яг өсвөр нас руугаа ингээ шилжилтийн үе. Тэгэхээр бид нар нэг осондоо 1-5 дугаар ангийн хөтөлбөрийг сая хэрэгжүүлсэн бол цаашаа бид нар 6-аас 12 гэд ингээ явна. Тэгэхээр яг хүүхдүүдэд маань маш их өөр үр дүн гардаг. Тэгэл ээж аауд нь ч гэсэн одоо холбоотой байдаг. Орсон сургууль нь хүртэлтэй ямар цэцэрлэгээр хүмүүжсэн, ямар сургалт энэ хүүхдүүд чинь ингээд нийлээд нэг ангид оронгуудаа эмпатиг те одоо бусдыг ойлгох сэтгэлийг ангийнхандаа заагаад байна штэ. Ямар цэцэрлэгт орсон, ямар цэцэрлэгээр хүмүүжсэн ингээд нөгөө багш нь хүртэл асуудаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр үр дүн бол маш их гараад явж байгаа. Тэгэхээр энэ нэгээл улам л одоо нөгөө ганцхан цэцэрлэгээр одоо зогсохгүй те ганцхан өөрсдийн нэг цэцэрлэгээр зогсохгүй маш олон хүүхдүүд Монголын мянган хүүхдүүд түгэнэ л гэдэг ийм одоо зорилгыг бас тэгээ явж байгаа. Тийм байна. Наач юм бол үнэхээр гоё ажил байна. За би таныг яагаад өнөөдөр teen зоонд урьсан бэ гэхлээр манай подкаст өсвөр насныхан. За тэр дундаа өсвөр насны ээж хүүхэдтэй ээж аваад бас их үздэг. Тэгээд бас асуултууд ирүүлсэн. За өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй байна. За эсвэл бага ангитай аягүй нээлттэй байсан хүүхэд дунд анги том анги болоод ингээ аягүй хаалттай болцсон. За гадуур их явж гинэ, тэнж гинэ тий. За ингээ гэр орны ажил туслахаа болсон ч гэдэг юм. Ингээд ерөөсөө өөр л нэг айлын хүүхэдтэй байгаа юм шиг болцсон. Энэ нь бид нар бага ангид нь буруу харьцснаас уу эсвэл бүр 3 4 таны хэлсэн нөгөө цэцэрлэгийн наснаас нь бид нар шал өөр хүмүүжил өгөх байсан уу? Ер нь яагаад ингэдэг юм болоо энэ талаар гоё мэдээлэл өгөөч гэдэг асуултууд бас их ирсэн. Тийм болохоор таныг бас урьсан. Таныг бас яг энэ тал дээр зөв хариулт өгөх байх гэж бодоод. Тэг яагаад нөгөө хүүхэд цэцэрлэгийн наснаасаа зөв боловсрал эзэмших ёстой юм бэ? Аль хэзээний тэр өсвөр наснд очичоод ээж аав нь хүмүүжүүлэх гээд оролдоод байгаа зүйл нэг зөв юм уу буруу? Зөв. За маш их ирдэг асуулт байна. Тэгээд яг миний одоо нөгөө ярьжсэн бас нөгөө мэдээлэл reels ч юм уу тэ бичлэгүүдийг сонсч байсан бол бас ярьж л байсан баг. Гэхдээ бид нар ингээд би ч гэсэн өөрөө 3 хүүхэдтэй ээж 2 том охин маань одоо өсвөр насыг даваад бас нийлээд 16-тай 19-тэй боллоод ингээд яг өсвөр насны үе дээр явж байна. Тэгээд ер нь бол нөгөө ээж хүний хувьд ч гэсэн энэ бүхнийг туулаад гарсан. За яг одоо мэргэжлийнхээ хийж байгаа ажилтайгаа холбоотой ч гэсэн энэ талаар ингээд судлаад үзээ явж байгаа. Бид нар яадаг юм бэ гэхээр ээжүүд аавууд ерөөсөө л нөгөө
одоо хүүхдээ өсгөж явах тэр явцдаа бие физиологийн хэрэгцээ шаардлага тий. За одоо ингээл өмсөд зүүхийг нь хоол хангаад өвчлөхийг нь тий хангаад өвчөөд идэг. Ер нь бол маш тэрэндээ сайн байдаг. Хүн болгоно л тий хүүхдээ хинээс ч дутаахгүй сайн сайхан байх гал сайн сургуульд оруулаад тий хичээл номыг хийлгээл онц сураасаа мундаг байгаасаа гэл ингээл бүх юмыг хийж өгдөг. Нүдний цэцгийн мэт хайрладаг тий. Гэтэл нэг зүйлийг орхигдуулдаг. Тэрний юу юм бэ гэхээр сэтгэл зүйн хэрэгцээ. Тэр сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг нь хүүхэд минь юу мэдэрч байгаа болоо, тэ сэтгэл хөдлөл нь ямар байгаа болоо, дуртай байгаа болоо, дургүй байгаа болоо гэдэг ч юм уу. Гэдгээс ахуулаад тэ хүүхдээ ажиглах, хүүхдийнхээ онцлогийг одоо тодорхойлж мэдэх тэ бусдаас ялгаатай шүү дээ тэ хүүхд болгон өөр ертөнц. Тэгэхээр тэр болгоныг ингээд анзаарахгүй эсвэл хин нэгнтэй харьцуулдаг ч юм уу, хин нэгнийг ийм байх ёстой гэдэг нэг ийм шаардлаган дээр эсвэл хатуу стандарт тогтоож эсвэл хэн болох гээд байгаа нэг тийм өндөр оргил руу аваачаад ийм байх ёстой гэж заачдаг ч юм уу. Гэх мэтчлэн энэ зүйлээс болоод сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг зүйл одоо дутаж эхэлдэг. Бараг зарим байхгүй болчихдог юм шиг. Тийм, ер нь одоо тэгэл энэ маань өөрөө юу вэ гэхээр нөгөө ярилцах, харилцах, ойлголцох тий. Тэгээ бидний ер нь ингээд хүүхдч гэлтгүү дээ том хүмчүүд бидний ч гэсэн хамгийн их одоо хүсдэг зүйл хин нэгэнд ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх байдаг. Сайн ч мууч байсан. Мууч байж болно. Ер нь зүгээр шүү дээ тий. Мууч байсан би чамайг хайрлана. Чи заавал тийм амжилттай байх албагүй. Би зүгээр л чи бол миний одоо тийм байгаараа л би чамайг одоо үрд хайрлана гэдэг энэ одоо мэдрэмжийг эцэг эхчүүд маань тэр болгон өгдөггүй нөгөө гэрээний даалгавраа хийвэл шагнадаг одоо онц сурвал магтдаг тий барьцаатай гэдэг ч юм уу тий сайн байсныхын төлөө дуулууртай байсныхын төлөө гэдэг ингээд явдаг. Тэгээ энэ өөрөө л өнөөдөр асуудлуудыг дагуулж эхэлдэг. Тэгэхээр тэр маань өөрөө бүр ингээд цэцэрлэгийн наснаас бага наснаас эхлээл те уйлахаар нь яадаг үлээ. Одоо бити уйлаад те юм л бол уйлаад ах ингээд энэ уйлах гэдэг чинь өөрөө сэтгэл хөдлөлийн нэг илэрхийлэл ахгүй хүүхэд яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа учраас тэрийг өөртөө тухтай байдлаар гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр уйлахын хүртэл хорчдөг ч юм уу те чи уйлахаараа айгу муухай харагдах юм аа те чи инээхээрээ хөөрхөн штэ гэд нэг осондоо хүүхдийг хувцас сольж өмсөж байгаа юм шиг хэртэй хувцас тайлцгаа хөөрхөн цэвэрхэн хувцас өмсчихөө гэж байгаа юм шиг уйлахыг нь бойлуулад инээлэх гэж оролддог гэдэг ч юм уу. Энэ бол сэтгэл хөдлөлийг үл тоож байгаа нэг хэлбэр байдаг. Тэгэхээр ийм байдлаар бид нар зүгээр л өөртөө өөрөө мэдлгүйгээр те энэ бол бас эцгийн буруу биш л те. Тэгэхээр өөртөө энэ талаар ойлголтгүй мэдэхгүй байснаас болоод би ч бас тийм л ээж байсан байхгүй. Тэгэхээр ийм байдлаар явсаар байгаа л нэг өдөр хүүхдүүд маань би ээждээ аавдаа хайрлахдахын тулд те муухай зан гаргаж болохгүй юм байна, уйлж болохгүй юм байна, өөрийгөө илэрхийлж болохгүй юм байна те. Би айгүй сайн байх юм бол ээж маань хайрлах юм байна, аав маань намайг те бахархах юм байна. Гээл ингээд нэг осноо тэр хүүхэд өөрийнхөө нөгөө юм тавтаа тухтай байдлаар биш те өөрийнхөөрөө биш зүгээр л хин нэгэнд нэг юм таалагдах гэж ингэж амьдрдаг болчдөг. Тийм зүйл рүү тэмүүлдэг болдог. Энэ бол асар их юм зөрчилтэй харилцаа, зөрчилтэй дотор те одоо нөгөө дотор байгаа хүнтэйгээ зөрчилдөх байдал үүсгдэг. Тэгээ энэ өөрөө эргээд аз жаргалгүй болгодог. Тэгээ магадгүй нөгөө өсвөр насн дээр яадгүй гэхээр маш ихээр гарч ирдэг. Яагаад тэгэхээр яг тэр үед хүүхэд өөрийнхөө identity буюу нөгөө өөрийгөө хинбэ гэдгээ мэдэрч эхэлдэг үе байхгүй. Тэгэхээр тэр мэдэрч эхлэх тэр үед нь нөгөө эцэг их чинь одоо шал өөр хүн болох гээд ингээ явцсан, өөрийг нь ойлгохгүй явцсан, харилцахгүй явцсан, ажиглахгүй явцсан учраас яг тэр үед тэр тухайн хүүхэд гарч ирээд би чи ийм хүн гэд тэгээд зөрчилдөж эхэлдэг. Тэгээд би ийм хүн баймаар байна гэж хүсэж эхэлдэг. Тэрийг илэрхийлж эхэлдэг. Тэгтэл нөгөө эцэг их чи одоо яг юу яриад байгаа юм бэ? Дараад идэг тий. Чи миний үгэнд яагаад орохгүй байгаа юм бэ? Гэл ингээд явдаг. Тэгээ яг өсвөр насны юм зөрчлүүд эхэлдэг л дээ. Тэгэхээр бид нар нэгдүгээрт бол яг хөө мэдээж бага наснаас эхлэх бол айгүй чухал. Бага насны хүүхдэд ойлгох, тэ хүүхдийнхээ ажиглах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хүүхдээ хинч болсон, тэ хинч байсан хайрлах, нөхцөлгүйгээр хайрлах, тэ гэх мэтчлэн эдгээрийг бол хийх ёстой. Гэхдээ өсвөр наснд ирээд яг тийм асуудалтай тулгарлаа гэд бас одоо өнгөрцөн гэсэн үг биш үсээ бас биш тэ. Эргээд ойлголцох тийм уужим талбай үргэлж байдаг. Ягаад тэгэхээр
хүний тарих гэдэг зүйл, хүний зүрх сэтгэл гэдэг зүйл өөрөө хязгааргүй ингээд нөгөө хөгжиж идэг, хязгааргүй гэдэг маань хөгжих боломжтой байдаг гэсэн үг зогсно гэж байхгүй. Тий, одоо эн чинь яг нэг газар очивол за ингээл болчлоо гэсэн ерөөсөө байхгүй те, нас гэж бас байхгүй. Тэгэхээр үргэлж шинэ одоо энэ тархины эсүүд, нейронууд, холбоосууд үүсээ явж идэг. Тэгэхээр магадгүй аав ээж маань ингэж намайг боддгийм байна те, ингэж л намайг ойлгодгийм байна, үнэлдгийм байна гэдэг нэг ийм итгэл үнэмшил төрцөн явж исэн бол эцэг их тэрийг өөрчилснөөр хүүхдэд дахиад шинэ итгэл үнэмшлийг бий болгох боломжтой. Хүүхдэд ч гэсэн эргээд нөгөө эцэг ихтэйгээ ярилцаж, тэ харилцаж өөрийгөө илэрхийлснээр эцэг эхчүүд ч гэсэн нөгөө би яагаад ингэж байгаа юм болоо гэдгээ ингэж ухамсарлаж ойлгож, тэ хүмүүжлийнхээ арга барилыг ч гэсэн өөрчлөх боломжтой байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хатуу итгэл үнэмшил, хатуу хүмүүжлийн арга барил ингэж л явдаг, тэ би ингэж өссөн, миний хүүхд ч ингэж өссөн гэдэг ч юм уу. Ийм зүйлээсээ жоохон одоо тэ өөрсдийгөө хазаалгаж өөрчлөх тийм боломжууд бол бий. Тэгэхээр хамгийн гол нь яг энийг ойлгохыг л их зорхол хэрэгтэй л дээ, хамгийн гол нь. За та болохоор за таны ингээ үүсгэн байгуулсан групп бол хүүхд рүү чиглэсэн, хүүхдэд өөрчлөөд байгаа. Тэгээ хүүхдэд сургалт явуулаад зүрх сэтгэлийг ингээд өөрчлөөд өөрөөр нь байлгахад тухтай байлгадаг сургалтууд явж байна. Гэтэл цаана эцэг их өөрчлөгдөхгүй бол тэр хүүхд мянга өөрчлөгдөд одоо нөлөөлөл бий болох уу? Яг бид нар эцэг их рүү хандсан үйл ажиллагааг бас хийдэг. Ер нь бол эцэг ихийн сургалт, эцэг их зориулсан одоо ном гаргах гэх мэтчлэн ажлуудыг хийсээр л байна. Сургуулиудад нэвтрүүлэхдээ ч гэсэн багш нарыг сургах, мэдээж багш өөрөө тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багш өөрөө сурсан байх хэрэгтэй. Тэгэхээр багшийг бэлтгэх, эргээд эцэг эхчүүдийн сургалт гэж бас сургуулиуд дээр хийдэг. Цогц. Тийм, цогцоорно гэсэн үг. Тэгэхээр бүхэл талаасаа ингээд дэмжигдэж одоо явах хэвээр. Гэхдээ мэдээж одоо юу гэдэг хамгийн боломжтой нэг асандаа энэ хөтөлбөрийг, энэ арга зүйтэй зүрх сэтгэлийн боловсролыг түгээх хамгийн боломжтой зүйл нь өөрөө хүүхэд буюу сургуулиас эхлэх. Яагаад вэ гэхээр Монгол улс өөрөө одоо сургуулийн хамрагдалт бараг 97-98% байдаг. Тэгэхээр энэ боловсролын хамрагдалтанд те хүүхэд зүрх сэтгэлийн боловсролыг ойлгож бага наснаас хүлээж авч чадах юм бол гэр бүлд хүртэл өөрчлөлт гардаг. Нэг асандаа хүүхэд суралцснаар гэр бүлд нөлөөлж эхэлдэг. Гэр бүл хүүхдээсээ суралцаж эхэлдэг. Тэгэхээр бид нар тэнд байгаа гадаа яг одоо тий явж байгаа аав ээжүүдийг дуудаж ирээ сургалтанд суулгах биш тий. Хүүхдүүдэд нь хүрснээрээ эцэг эхчүүд анзаарч эхэлдэг. Нэг асандаа одоо жишээлбэл ийм л байдаг л да. Ээжигээ гуниглаад ингээд сууж байхад хүүхэд очиод ээжээ би таны хайрын саксыг дүүргээд өгье гэд нөгөө тэрвэрдэг. Тэгээд тэр ээжд их дулаахан сайхан санагдана. Тэгээ яагаад миний хүү ингэж байгаа юм бэ гэхээр хүүхэд хин нэгэндээ гунигтай байх юм бол тэр хүнийг одоо тэр хайраар дүүргэж те гунигийг нь арилгаж бас болдгиймаа гэдгийг хүүхэд суралцсан байдаг. Тэгээд ирэхэд дараа нь ээж тэр үйлдэлийг хүүхэдтэй хийж эхэлдэг. Халдварлаж гоё. Тэгэхээр халдварладаг. Магадгүй одоо нөгөө хүүхэд ууралсан үедээ нөгөө яг л үлгэрээрээ ярьж байгаа байхгүй одоо хөтөлбөрөөрөө хүүхдийн насан тохирсон. Тэнгүүд та миний хайрын саксыг хоосолчлоо гэд аав нөгөө уурлаад ч юм уу гомдоочгоор тэнгүүд та миний хайрын саксыг одоо хоосолчлоо штэ гэд хэлэхээр аав нь энэ одоо юу ярьж байгаа юм бодноо тэгээ тэрийгээ лавшруулад ч юм уу асуугаа судлаад үсэх юм бол би бас муухай үг хэлснээрээ хүүхдтэй ийм мэдрэмжийг төрүүлдэг юм байна штэ. Гэтэл өмнө нь хүүхдүүд тэрийг хэрвээ мэдэхгүй байсан бол тийм юм яриа гарахгүй аав загнах ёстой. Тэгээ аавын үгийг би чимээгүй л сонсох ёстой. Би буруу юм хийсэн. Гэл ингээл өнгөрдөг те. Гэтэл хүүхдүүд ингэж суралцаж эхэлснээрээ нөгөө мэдрэмжээ илэрхийлж эхэлж байна. Хин нэг нь таагүй сэтгэл төрүүлвэл тэрийг нь эргээд буцаагаад надад эн чинь таагүй байна гэдгээ хэлж байгаа байхгүй. Тэгэхээр эргээд энэ ямар хэрэгтэй юм бэ гэхээр өөрийнхөө сэтгэл зүг хамгаалж байгаа хэлбэр хүүхдүүд маань. Надад таагүй байна. Гэмтгээс хамгаалж штэ өөрийгөө хамгаалж штэ. Тэгээд надад таагүй байна гэж хэлж байгаа гэдэг маань эргээд өөртөө хил хязгаар тогтоож байна гэсэн үг байхгүй. Ингээд ирэхээр нөгөө том болоод хинч хамаагүй тэр хүн рүү те муу мухагаа цацчихлээдэг, муухай үг хэлжлээдэг. Тэрийг нь хүлээж аваад би чаддгүй юм байна, би муу юм байна.
гэд өөртөө итгэлгүй нийгэм болохоос бас өрчлсөн сэргийлж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ хүүхд ойлгоод мэдрэмж гэдэг зүйлээ таних тусам өөрийгөө маш сайн ойлгодог, мэдэрдэг, эргээд тэрэндээ хариу үйлдэл үзүүлж чаддаг болдог гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо ч гэсэн томчуудад их дутагддаг л зүйл. Тэгээ яахаа мэддэггүй. Яагаад тэгэхээр тэрийг хинч зааж өгөөгүй. Ийм л байх ёстой гэд ингээд явцсан. Уламжлаа л явцсан. Тэгэл багтаа маш их гэмтсэн. Ер нь гэмтээгүй хүн гэж бараг байхгүй дээ. Тэгэл их баг хэмжээгээр те хичнээн сайхан хайр одоо бэлгсэн гэр бүлд өссөн ч гэсэн тодорхой хэмжээний нөгөө томчуудын ухамсаргүйгээр хэлсэн, санаандгүй хэлсэн, санаандгүй үйлдэлсэн тэр үйлдэлүүдэд хүүхэд одоо их бага хэмжээгээр гэмтэж байдаг. Тэгэхээр тэр сэтгэлийн гэмтэл нь магадгүй тухайн үедээ харагдахгүй ч гэсэн том болоод өөртөө нэг жоохон гутардаг, бага зэрэг итгэлгүй, тэ бага зэрэг сандралтай, айдастай гэдэг ч юм уу ингээд жижиг зүйлүүд дээр гарч ирдэг. Тэгээ эргээд ингээ хөөгөөд ярилцаад үцхээр тэр үед намайг ээж чи чадахгүй штэ гэж хэлсэн гэдэг ч юм уу. Өө чи нэг их муухай болгочлоо, муухай хийчлээ, чи юу н чаддгүй штэ гэсэн өнгө хаясаар хэлсэн байсан. Ганцхан өгүүлбэр үг тэр хүүхдэд үлдээ. Тэрнээс хойш тэр ажлыг хийхийг одоо хүсгээ болцсон ч юм уу. Эсвэл хийж чадахгүй гэд өөртөө тархиндаа суулгацсан байж байдаг. Тэгэхээр хамгийн гол нь зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр эргээд хүүхдүүдэд тэр зүйл байдгийм аа. Энэ бол байна. Энээс бид нар хизээч зугтаж чадахгүй. Хүн болгоно тохиолдож болно. Хүн болгоно тохиолдож болно. Гэхдээ түүнийг бид нар даван туулж чадна. Өөрийгөө анзаарч хараад эн чин тэр үед хэлсэн үгнээс болцсон юм байна шүү дээ. Одоо бол би өөрчлөгдөж чадна штэ гэдэг итгэлийг өөрт нь өгдөг ч юм уу те. Ингээд нөгөө resilience гэж бид нар бас ярьдаг шүү дээ. Сэтгэлийн хат одоо альва бэрхшээлийг даван туулах чадвар, сөрөөд те ингээд өөрийгөө сөрөөд явах одоо тэр асуудлыг сөрөөд явах тэр чадварыг бас өөрт нь суулгаж өгнө гэсэн. Тэгэхээр яг хүмүүс бас ярьдаг л та нөгөө зүрх сэтгэлийн боловсрал гэхээр айгүй ийм зэг те ийм зөөлөн болчих юм шүү те нэлцгаа гэж ярьдаг шүү те болчих юм шүү ингээл айгүй хүмүүсийг боддог хайрладаг одоо зүрх сэтгэл гэдэг гэхээр ийм юм биш шүү гэд өгүүлтэй. Тэгэхээр бид нар яг зүрх сэтгэл гэдэг маань бид нар үргэлж нөгөө эргээд яг тэр сэтгэл хөдлөл сэтгэл зүй гэдэг зүйлийг хамгаалдаг хүүхдийг бий болгох ёстой. Өөртөө сэтгэлийн хаттай альва одоо бэрхшээлийг даван туулах тийм чадвартай хүүхдүүдийг те ирээдүйд бэлтэх ёстой. Эргээд энэ бие биедээ одоо сөрөг муухайг өгч те одоо юм нэгсэндээ л өөрөө гимтчихээрээ өөрийгөө хайрлахгүй байхаараа бусдыг хүн хайрлаж чадна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм л зүйлийг л түгээх нь өөрөө нэг талын хүн байх боловсрал тэ хүний одоо хүн болохын төлөвшил гэж бас яриад байгаа. Багасаа л нэрээ үнэхээр тийм зүйлд дархлаатай тий болвол баргийн юм дээр нугарахгүй өөрийгөө хамгаалаад илэрхийлээ суурьсан хүн болох байх. Тий. Одоо тэгээд бидний яг монголчуудын яг уламжлал одоо өвдөөцийн тий манай монголчуудын уламжлал дээрээс нь бидний амьдралын хэв маяг за тэгээ нүүдэлж арт түмэн за тэгэл тэр уламжлал соёл одоо тэг хүүхдэд төлөвшүүлж байгаа байдал хүүхдтэйгээ ярьдаг үг тэр тайван харилцаа гэд маш олон зүйл болвол одоо яг энэ сая бид нар яриад байгаа төлөвшлийг их бий болгодог байсан гэж би боддог. Ягаад тэгэхээр ингээ хараал нүцхээр яг ингээ айгүй гоё холбоотой байдаг байхгүй. Гэтэл сууршмал яг ийм амьдрал руу тий орчин үед одоо шилжээд нэг осондоо бидний яг одоо энэ зүгээр л нийгмийн стресс өөрөө гэр бүл дотор шууд л ороод ирдэг. Нөгөө нэг замын төвчрэлтэйгээ хаалгаа онгоолгоол тий нөгөө нэг ажил төрөл нэг утаа уяар одоо ингээл бүх стресс тэгэл одоо сошиал дээр байгаа тий энэ бүхэн ингээд ерөөсөө тэр нэг уцаа бариа телевизийн өмнө сууж байгаа тэр аав ээж шир дамжаал хүүхдтэй шууд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг хүмүүс ингэж ярьдаг л да одоо бид нар ингээд айгүй тийм сайхан уламжлалтай монголчууд энэ төр те одоо
Тэгэхээр тийнд яадаг юм бэ ингээд бид нэр одоо эргээд харьцуулаад үзэж байгаа байхгүй юу? Уламжлалаа орчин үетэй. Тэгэхээр тийнд яадаг гэхээр сайхан юм уужуу тэр тал газар те морио унаал, мориороо давхиал ямар сайхан уужирч те гэртээ ирэх юмгүй. Энд одоо янз бүрийн асуудал тулгараа те стресссэн ч гэсэн морио унаад гэртээ давхиад ирэх хооронд тэр хүний те сэтгэл санаа ямар болж гэртээ орж ирэх вэ? Тэгээ хүүхдтэйгээ яаж харилцах вэ? Тэр алсыг харах, тэр одоо уул ус те хүүхдэд байгаль яаж одоо сэтгэл санаад нөлөөлөх вэ? Гэтэл өнөөдрийн бидний нийгмийн энэ амьдрал те яг ямар байна вэ гэдээ ингээ харьцуулаад үзэхээр бид нар зайлшгүй энэ боловсрал хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг гэр бүл дотрооч тэр сургуулийн орчинд ч тэр үцхээс үр аргагүй. Түүнээс биш бид нар чинь тийм л ард түмэн байсан. Одоо заавал энийг сургуульд үзээд авах шаардлага байхгүй тий. Ингээл энэ бол гэр бүлээрээ л авдаг боловсрал шүү дээ гэж ярихч болно. Гэтэл за окей харъя. Тэгвэл танаа гэр бүл дотор яг тийм уужуу харилцаа байна уу? Тэ хүүхдтэйгээ ингээд гоё нүдрүү нь харж байгаа, ширтэж жагаад тэ 5 минут 10 минут ярилцах боломж байна уу тэ. За уур уцааргүй, стрессгүйгээр тэ бүх зүйлээ ингээд байж тийг чаддаг байна уу гэд ингээд үцхээр их ховор бас их хэцүү байгаа хгүй үнэхээр хичээсэн ч гэсэн тийм учраас энийг бид нар одоо зүгээр одоо натуралаараа тий байгалийн жамаараа суралцах биш яг одоо боловсрлоор дамжуулж ухамсартайгаар суралцаж эхлэх бас цаг нь болсон л гэж боддог. За та нөгөө нүүдлийн аж ахуй ярьсан. Нүүдлийн соёл ярьж байна тий. Орон нутагт байгаа хүмүүс тэгвэл за магадгүй аймагт, суманд бүр хөдөө байгаа хүмүүс гэрээсээ сум руугаа сургалтыг явдаг хүмүүс ч байна. Тэр хүүхдүүдийн орчин нөхцөл төлөвшөл хотод яг энэ стрессийн дунд байгаа хүүхдүүдийн төлөвшөл хоёр хэр ялгаатай байх вэ? Та ер нь танаа байгууллага харьцуулж ч юм уу хийж байсан уу? Яг одоо бодиттой бол судалгаа хийж байгаагүй. Гэхдээ бид нар бас хөдөө орон нутагт хэрэгжүүлж одоо энэ хөтөлбөрөөс хэрэгжүүлж исэн бас туршлага байгаа. Тэгээд яг уу очиод ингээд хэрэгжүүлээд уулзаад хүүхдүүдтэй уулзгаад өдөө орон нутагт ч гэсэн ялгаагүй одоо байна, асуудлууд байна. Яагаад вэ гэхээр өдөө орон нутагт амьдрал тийм сайн биш байна. Энэ одоо хүний сэтгэл зүйн асуудал энэ асуудал чи ерөөсөө л амьдралын чанартай бас шууд холбоотой. Тэгэхээр өдөө орон нутагт эцэг эхчүүд нь нөгөө амьдралын төлөө ажил хийгээл өглөө гараад бас орой ирдэг тий одоо мал дээрээч байдаг юм уу эсвэл одоо аймаг дээрээч байдаг юм уу тий ингээ хүүхдүүдийг маш их ганцаарн гэн орхидог юм байна. Хүүхдүүд маш их ганцаарддаг юм байна. Тэгээ хүүхдүүдэд сургалт ороод явж байхад ингээл айгүй хөөрхөн ингээл нэг итгэн минут л ярахад ингээл бүгд нүднээс нь нулимс ингээл асахраал 5 мөр юу байна тий штэ 4 5 дугаар ангийн хүүхдүүд штэ зүгээр л уйлаад танаа би ингэдэг байхгүй одоо өмнө хүүхдүүд ингээд аав ээж нь та нарт хайртай байхгүй юу тий одоо яг хөө ингээд таяа бас ингээд загинж болно тий загинжиж магадгүй гэхдээ ерөөсөө та нарын төлөө гэсэн бас сэтгэл байгаа. Тэгээд ажилтаа учраас л одоо цаг зав гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Гэх мэтчил ингээл нэг юм жишээ хэлгээд л тэнд ингээл хүүхдүүд ингээл асгартлаа уйлдаг. Тэгээд тэр маш их тийм гомдол юм уу ганцаард тэгээл байгаа юм тий. Тэгэхээр эцэгчүүд тэрийг нэг анзаардаггүй. Би өөр хүүхдийнхээ төлөө л те ажиллаж гин өөр хүүхдээ сайн сайхан л байлгах гэж ажиллаж гин л гэж бүгдээрээ л ярьдаг бүгдээрээ л тэгдэг. Гэхдээ тэр хүүхдүүдэд яг хин хэрэгтэй юм бэ гэхээр эцэг эхийн хайр, эцэг эхийн халамж хажууд нь байх тэр цаг хугацаа л хэрэгтэй байхгүй. Яг үннээрээ хүүхдүүд болвол магадгүй нэг цамц авъя гэж хүсэхгүй тий. Тэрнээс ээжтэйгээ ч юм аавтаа нэг 5 минут тоглоё. Тэгээд багш нартай ярилцаад үзэж байхад бас хүүхдүүд бол ингээл сургуулийн хангамж те одоо хөдөө оронд хүүхдүүд айгүй сайн байдгаа, дажгүй байдаг. Тэр ингээл эцэг их нь айгүй их ингээд одоо хүүхдүүдэд тэр талаас асуудал эдийн засгийн хувьд бол асуудалгүй байлгадаг. Хэрнээ яаж игээл хангачих гад нь шүү дээ хангаад байна тий. Тэгсэн хэрнээ л яг нөгөө яг саяны хэлээд байгаа тэр сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг зүйлийг бас л өгч чадахгүй байна.
Тэгээд нэг ийм тухайн үед ийм аслагдсан бүр ийм сумын багийн баг боловсролын сургууль дээр очиж исэн. Тэгээд хүүхдүүдэд нэг ийм дэвтэр өгөөд тэгээ энэ дэвтэр дээр ингээд өөрийнхөө одоо юу бодож байгаа, ямар мэдрэмж авч байгаагаа бичээрэй. Ганцаарцсан үедээ хин нэгэнтэй ярмаар байгаа үедээ бичээрэй гэд бүгдэнд нь өгсөн. Тэгсэн чинь бүр ингээд бүгдээрээ илгэндээд нөгөөтгөө амар хүрхэн тврээ. Нандинаа. Тэгээд яалтчгүй тийм хэрэгцээ байдаг, ярих хэрэгцээ. Тэгэхээр энэ боловсролыг бас эргээд бид нэр өгснөөрөө хүүхэд маань за яах вэ те ойлгож эхлэх байхгүй юу? Аав ээж ийм юм байна те. Тийм учраас би ярмаар агаагаа, бичмээр агаагаа, хэлмээр агаагаа бас ингэж болох юм байна штэ. Хэлж чадахгүй зүйлээ ээж аавдаа захиагаар бичээрэй гэл ингээд. Тэгэхээр хүүхдэд тэр болгоныг ингээд өгснөөрөө хүүхэд эргээд нөгөө хаагдмал биш те хаана очихоо мэдэхгүй биш. Ямар нэгэн гарц гаргалгааг өөрөө олж идэг те. Тэгэхээр эргээд бид нар ингээд ботхоор бид нар чи юу эргээд эцэг ихч гэлтгүү гэр бүлч гэлтгүү эргээд ботхоор яг өөр дээрээ л ирдэг штэ те. Тэгэхээр хариул явсаар агаад хаачгүй гэж явсаар агаад эргээл яг өөр дээрээ очдог. Тэгэхээр тэр өөр дээрээ очдог зүйлийг нь бас хүүхдэд багаас нь зааж гинэ л гэсэн. Тэгэхээр заавал аав ээж тэ эргээд гэр бүл гэхгүй ч гэсэн магадгүй тийм байхгүй ч байж болно шүү дээ тэ. Тэгвэл хүүхэд өөрөөсөө тэ өөртөө тэрийг өгдөг тийм хүч. Тэр сэтгэлийн хүчийг бас олж авах хэрэгтэй. Тэгэхээр тэр зүйлийг бас л энэ боловсрлоор заана. Тэгээ өөрийгөө мэдрээд, өөрийгөө ойлгоод, таниад ирэхээр хүүхэд хүртэл тэрийг ингээд өөртөө авдаг болдог. Та өөрөө боловсрал олгоод хүний хүүхдүүдийг хөгжүүлээд зүрх сэтгэлийн гоё ойлгоод ингэ явж байгаа багш хүн. Таны өсвөр нас, бага нас өөрөө ямар өнгөрсөн? Таны өсвөр наснд ч юм уу бага наснд те яг ингэж тань шиг зөвлөж өгөөд за сургууль нь цэцэрлэг нь ингэжсэн тохиолдол за магадгүй гэр бүл хэрхэн харьцдаг байсан. Тийм бид нэрээ ч одоо миний өссөн цаг үе одоо нөгөө 90-ад он тэгэл ардчилал дөнгөж гарч ирээл те ороо бусгаа үйл савлгаатай те шүү дээ. Тэгэл одоо боддгийн ингээл аав яг тэр үед чинь нөгөө нэг бараг л хүн болгоо ингээл 8 бизнес хийх гээл те чөлөө зах зээл мах зээл болцсон. Тэгэл аав ээжээ эргээд ингээ санаагаар аюу их бараг гэртээ байдаггүй байсан, завгүй байдаг байсан гэж л одоо орж ирдэг л те. Тэгэл дүү бит хоёр гэртээ хоёулахнаа их ихтэй үлдэнэ. Одоо ингээ ботхоор яг ингээ шинэ жилийн өөр амьсгал шинэ жил болох гэж байхад бараг хоёулахнаа гэртээ яасан гэр аав ээж гадагшаа нөгөө юу хийх гээ 8 хийх гээ явцсан. Тэгэл гэрээ цэвэрлээл цагаан сартаа бэлдээл өвөө эмээ хурч ирж бууз муузыг маань чимхэж өгөөл гэл ингээ аав ээж байхгүй. Яг тийм үе бас ихэнх одоо бидний одоо миний үеийн хүмүүст бол тохиолдож исэн баг. Яг тийм үе байсан. Тэгээд бас маш их стресстэй аав ээжийн хувьд те гэрээ дааж авч үлдээлийн аав ээж бол ажил төрлөө босох гол яг тэр болно те ажлууд дээр маш их стресстэй байсан үе юм шиг санагддаг. Тэгээ ингээ эргээд харахаар яг ярилцж ийсэн үү те харилцж ийсэн үү гэхэр их бага байдаг. Байсан цаг хугацаа нь өөрөө баг. Тий, байсан цаг хугацаа гэртээ яг бид нартэй хамт байсан цаг хугацаа нь баг. Бас байхтаач одоо нөгөө сэтгэл санаа нь өөр газар гэдэг шиг. Хамгийн их одоо хамт байсан хүмүүс өвөө эмээ байдаг. Өвөө эмээтэйгээ л илүү их ойр байж те өвөө эмээгийнхээ хайр халамжийг бас их авч өссөн юм шиг санагддаг. Тэгээ яг одоо ингээд яг энэ олгоныг харахаар яг тэрэнд чи одоо нөгөө хүүхдэл юм болохоор те нөгөө гомдох юмнууд зөндөө байгаа шүү дээ. Тэгэл би бас бодож илээ. Гэтэ ингээд хүн юм яг тэр үе ингээд бас л хин нэг нь одоо намайг хэн болох вэ гэдгийг л ийм одоо хэлбэржүүлж өгсөн үе байхгүй юу? Гэтэл тэнд их хэдий ингээд хамт үргэлж байгаагүй ч гэсэн хамт үргэлж ярилцдаггүй ч гэсэн манай ээж жишээлбэл над маш их тийм ихтгэл өгдөг байсан. Айлын том тий. Маш их ихтгэл өгдөг байсан. Тэгээ би ч нөгөө гэр бүлээ дүү мүүгээ хараад гэр орноо цэвэрлэл хамаг юм нэг жаргуулдаг охин байсан болохоор ингээл ээж нь чамд айгүй хитгэж байгаа шүү.
гэл хичээл ном дээр ч гэсэн ерөөс намайг тэгш халгаж малгаж те одоо онцлог муур гэж шахахаас илүү би чамд итгэж байгаа чи чаднаа чадна гэдэг ийм итгэлийг айгүй хөгдгөөс. Тэгээд тэрийг одоо ботхоор би ингээд итгэл алдахгүй тулд итгэлийн даах ёстой шүү гэдэг тэрийг айгүй их хүлээж явдаг байсан. Тэгээд тэрнээс хойш ингээд бүх миний хийсэн үйлдэл болгоно одоо аав ээж ихээ тэр их итгэлийг надад ингэж өгсөн итгэлийг би алдаж болохгүй юм шүү гэдэг энэ итгэл дээр хичээл зүтгэлийг асар их гаргадаг байсан юм билээ. Тэгээ ингээ ботхоор ингээл үг болгоно тийм урагшлуулсан зарим ингээ хэцүү байсан зүйлч гэсэн те ингээд одоо би дандаа нөгөө эргэж боддог байхгүй хүүхдээсээ харьцуулаад те мэрэгжлийн өвчин юм шиг те одоо тэр үед тийж хэлснээс болоод би ингэсэн юм байна шүү дээ. Тэр үед ийм байсан болохоор ингэсэн юм байна шүү гэдэг ч юм. Гэхдээ яг л тийм үе байсан ч гэсэн бүх зүйл ингээд өөрчлөгдөж бас болдог. Жишээлбэл миний хувьд ингээд айгүй юм багтаа маш юм ичимхий охин байсан. Өсвөр насндаа бүр ингээд хүнтэй нэг холигтой юм ярьж чадахгүй. Тэгээ би бүр юм ярахаараа ингээд сандарч мандраад ингээд гар маар ингээд салгаж чи өвдөө салгана шүү дээ тийм байсан байхгүй. Тэгээ одоо гэтэл би чи нөгөө багш одоо хүмүүний өмнө айгүй их ярьдаг юм хүн болсон. Бүр эсрэгээрээ ёо. Тэгээ би бүр жилээ ингээд англи хэлний олимпиаданд орох гээд Улаанбаатарт ирсэн. Тэгээд нөгөө олимпиад чинь ингээд ийм юугаар ярианы шалгалт авдаг. Ярианы шалгалтанд орохын өмнө би бүр ингээл гар бүр ингээл салгалаа. Тэгсэн чинь манай ээж хурч надад нэг хамтгийн гадаа хүлээжсэн. Надад нэг ийм тайвшруулах ийм шингэн ийм метр промид гэдэг одоо байдаг ш. Тэр туслаар ингээд өгөөд за энийг нэг халбаг уучих тэгээ жоохон тайвшраад ор гэдэг. Айгу хөөрхөө. Тэгээ одоо тэр мэр одоо ерөө санаас гарахгүй. Тэгээд би жишээлбэл тийм хэмжээний тийм сандралтай хүүхэд байсан байхгүй юу. Тэгээд гэтэл одоо бол ингээд бүр маш их ярьдаг, маш их хүнтэй уулздаг нэг ийм ажилтай болсон. Тэгээ би тэр үеэ ингээд ботхоор би хизээч ийм магадгүй ажил хийн гэдэг тийм одоо төсөөлөл үнэмшил төсөөлөл бараг байхгүй байсан баг. Гэтэл өөрчлөгдөж бас болдог. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдээ бас ингээд үзэж байгаа болохоор бидний ийм тарих ерөөсөө байнга шинэ холбоо, шинэ зүйл, итгэл үнэмшил би яг хин юм бэ гэдэг тэр тодорхойлтон дээр үндэслэж ингээд явж идэг. Тэгэхээр би өөрөө ичимхий, би өөрөө чадахгүй, би өөрөө мэдэхгүй гэх тусам тарих яг л тийм л байдлаар ажиллана. Харин би чаднаа, тэ би одоо ичимхий биш ээ ч юм уу, тэ би энийг хийж чаднаа гэдэг ийм тодорхойлолтоор өөрийгөө өргөжлөж чадах юм бол тэр одоо хэмжээ згааргүй тэр боломжуудыг тарих гэж би болгож одоо нөгөө хүүхд маань тэгж хөгжиж явдаг. Тийм учраас одоо хэн байх тийм чухал бас биш. Хэн болохоо хүн өөрөө тодорхойлж болдог. Магадгүй өөрөө тодорхойлж чадахгүй байгаа бол хэн нэг нь одоо ээж, аав, тэ гэр бүлийн одоо найз нөхөдтэй багш гэдэг ч юм ингээд итгэлтэй хүмүүс бас тэр хүүхдийг тодорхойлж өгч болдог. Тэгэхээр үзэж байгаа аав ээжүүдтэй ч гэж хэлэхэд тэ хүүхдээ одоо хэн болмоор байгаа нь тэ тэрлүүн тодорхойлж өгөөрөө. Дээрэс нь хүүхдүүд маань ч гэсэн тэ өөрийгөө би нэг юм гэд ботсон байгаа бол хэн болмоор байгаа дээрээ өөрийгөө бас тодорхойлоорой гэж л би нөгөө хэлмээр байдгийн. Тэгээд тэр тодорхойлолт хүнийг хаашаа явуулах замыг айгуу одоо нээлттэй болгож өгдөг юм уу даа л гэж боддог. За таны хувьд өсвөр нас нь ичимхий байсан. Гэтэл одоо эсэргээрээ бүр нээлттэй мэрэгжилтэй хүн болсон тий. Ээжийн тэр ихтгэл хүлээлгсэн өгнүүд таныг айгүй хүчрхэгжүүлсэн байна гэж бодож байна. Та өсвөр наснда ирээдүйд тийм мэрэгжилтэй болно доо гэдэг сонголт хийсэн байгаа шүү. Гэтэл тэр яг тэр мэрэгчлэрээ явсан уу ээж аав нь эсвэл бас л өөрчлөөд тийм мэрэгчлээ чи өөрчлөөд өөр зам руу яваад одоо энэ замаар ингээд ирсэн байгаа юу? Тийм би бас тэгээд өөрөө нэг юмд итгэдэгin. Ер нь юу вэ гэхээр хүн ер нь одоо энэ хорвоод юу хийх гэж ирсэн тэр зүйлээ л хийдэг гэж би бас итгэдэг. Тэгээ би анх Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангийн одоо авч сэтгүүл зүйн ангид сурсан олон улсын сэтгүүлч мэргэжлэр. Тэгээд тэгсэн хэрнээ би оюутан байхаасаа шууд багш мэргэжлэр
багш болсон. Англи хэлний багш. Тий. Цагийн багш. Тухайн үед нөгөө 10 жилдээ англи хэлний хичээлээ олимпиадад бэлдээд нэлээд англи хэл судалдаг байсан учраас шууд 1-р курсээсээ эхлээд англи хэлний сургалтын төвд одоо цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Оюутан байхдаа. Тэгээд ерөөсөө төгсөнгүүтээ багшийн мэргэжлэрээ үргэлжлүүлээ, сэтгүүлчээ хийгээгүй. Тэгээд цаашаа ингээд боловсролын салбарт одоо 20 орчим жил ажиллаад явж байна. Тэгээд яг тухайн үед бол бас сэтгүүлч гэл одоо нөгөө мэргэжлээ зөв сонгож чадаагүй те. За ийм гэл тийшээ чинь хуульч аавыгаа дагаал хуульч болчдаг ч юм уу гэл те. Энэ талдаа сэтгүүлч болохоор бас гоё ч юм уу гэдэг ч юм уу те. Өвөө эмээгээ ботхоор эмч болно гэж санагдал те. Ингээл янз янзын юм ингээд нөгөө боддог шүү дээ. Тэг яг тэр үед дээрээ л нөгөө сэтгүүлч мэргэжлийг сонгож исэн. Гэхдээ би ерөөсө харамсдаггүй. Яагаад тэгэхээр сэтгүүлч мэргэжил бас намайг айгүй их одоо өнөөдрийн хэм болоход нөлөөлсөн. Миний одоо бичгийн чадвар те, ярих чадвар, илэрхийлэх чадвар гэдэг ингээд одоо маш сайн одоо бичих чадварт маань бас нөлөөлсөн байдаг. Тэгээд би одоо хүйж зөвлөдийн хэр өөрийнхөө хүүхдүүдтэй ч гэсэн чиний бакалаврын мэргэжилтэй нэг сонирн биш ээ. Заавал тэр ингээд чиний ирээдүйн бүх насны одоо ажил байх албагүй. Чи хэдэн ч удаа сурж болно тий. Ягаад тэгэхээр би өөрөө Монгол Улсын их сургуулийг төгсөөд дараа нь санхүү эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагаар магистр төгсөөд тэгээ Америкт боловсролын удирдлагаар магистр хийгээд одоо болохоор би Харвардад сэтгэл судлаар сурж байгаа байхгүй. Сурсаар л байгаа юм та. Одоо 4-р одоо сургуультаа сурж байгаа гэсэн. Тэгээд яагаад эднэрээ ингэж хийгээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө энэ бүхэн ингэж намайг хүн ер нь тэр одоо ингэж нэг сурчлаа гэж дуустдаг юм ерөөсөө насан туршдаа л сурчлаа гэлээ. Тий. Тэгээд хийх ажил ингэж гарч ирэх тусам тий тэрэнд зориулж өөрийгөө дахиж цэнэглэх ёстой. Тэгэхээр жишээлбэл одоо миний боловсролын чиглэлээр би сурч ирээд яг цэцэрлэгээ байгуулаад саяны боловсролыг те зүрх сэтгэлийн боловсролыг эхлүүлээд ингээд сэтгэл зүйч нартай хамтарч ажиллаад ингээд явсан. Одоо би яг сэтгэл зүгээр өөрөө сурж байгаа нь эргээд бүр дараагийн төвшөнд те олон улсад яг өөрсдийнхөө хөтөлбөрийг таниулах энэ ажлыг эхлүүлэхийн тулд бас суралцаа явж байна. Тэгэхээр энэ юусоо ингээд дуусахгүй юм аялал байдаг. Тэгэхээр миний анхны тэр одоо сонгосон сургуульч байдаг юм уу? Тэр нэг тийм сонирн биш. Үнэхээр тэр нөлөөлч л байдаг. Хүний сурсан юм юусоо хүнд нөлөөлөхгүй болохгүй байх гэж хизээч байхгүй. Тийм болохоор одоо яг нэг мэргэжил сонгож байгаа хүүхдүүдтэй ч өөрийнхөө онцлог юмд тохируулаад мэргэжлээ сонгочвол сайн. Гэхдээ тэрэндээ нэг харамслах ямар шаардлага байхгүй. Цаашаа сурах бүрэн боломжууд бол байдгаа л гэж нөгөө захимаар байдгийн доктуудтай ч гэсэн хэлдэг. Тэгэл одоо ямар мэргэжлээр сурах уу, яах вэ хүү? Явтээ те бакалавр бол чи ингээд нөгөө сурчих. Тэ ерөнхий мэдлэгийг аваад ерөнхий үндсэн тэр мэргэжлийн зүйлээ мэдээд авчих. Тэгээ цаашаа дахиад сурмаар байгаа бол сураад ингээд нарийн мэргэжлэрээ сураад магистра хийгээд, доктороо хийгээд явах нь бол мөрч асуудал байхгүй гэдэг ийм нээлттэй байгаад ирэхээр хүүхдүүд ч гэсэн айгу тийм амар одоо би ингээл нэг ийм ингэх ёстой гэл ингээл тэрэндээ бүр ингээд заач юм бол айгу гоё юу байна. Үг байна. Дахиж өөр сургуульд сурсан ч болно. Тэ эхний тийм сургуульд бол битгий санаа зов гэдэг бол үнэхээр гоё зүйл байна. Яагаад тэгэхээр эцэг эхчүүд яг энэ зүйл төр маш их санаа зовдог. За нөгөө хүүхд нь 12 төгслөө ямар мэрэгчлээ болох уу? Энэ мэрэгчлэрээ л чи хоолоо олж идэх шүү. Тэ за эн чинь чиний нөгөө насан туршийн л одоо амьдрах ажиллах мэргэжил энийгээ л зөв сонг гэдэг чинь бас өсвөр насны хүүхдэд айгүй дарамт болтго юм байна. Яг тийм. Тэгэнгүүт ээж аав зөвлөөд нэг сургуульд орчдөг нөгөөтг нь хүүхэд өөрөө дуртай биш нэг сургуулийг сонгоцсон. За сураа төгсдөг дахид сурах тийм сонирхолгүй болчдөг. Тэгээд нөгөө мэргэжлэрээ ч ажиллаж чаддаггүй. Тэгэхээр одоо шал өөр салбарт ажил хийгээд тэгсэн мөртлөө сурсан сургууль нь шал өөр. Дахиад сурах гэхээр жоох уйтгартай одоо сурмааргүй сонирхолгүй байна ч гэдэг юм. Тэр нөгөө юм бэ гэхээр нөгөө бид нарын бас яриад байдаг growth mindset гэж яддаг шүү дээ. Өсөх сэтгэлгээ, fixed mindset те яг одоо тогтцсон сэтгэлгээ гэдэг энэ хоёр. Тэгэхээр бид нар бас л нөгөө боловсролынхоос энэ системдээ энийг бас хаягдуулаад байгаа, орхигдуулаад байгаа нэг юм л та. Тэгэхээр growth mindset гэдэг бид нар яг зүрх сэтгэлийн боловсролын
хичээлийн 5 модультай. Тэрний нэг модул нь яг энэ өсөх сэтгэлгээний тухай байдаг. Алдаа гаргаж болно. Гэхдээ түүнийг засаж болно. Алдаа гаргаж болно, суралцаж болно. Үргэлж суралцсаар л байна. Суралцах сэтгэлгээ гэдэг зүйл байсаар л байх хэрэгтэй тий. Хамгийн гол нь хүүхдэд ер нь хүүхдэд ч гэлтгүй хүн болгоно нэг юм байнгын суралцдаг сэтгэлгээнүүд байх хэвээр. Тэр битгий хийгээл томчууд бид нэр одоо 40 гарсан ч гэсэн unlearn skills гэдэг одоо сүүлийн үед бас их яригдж байгаа. Нэгсэндээ сурсан зүйлээ хаях чадвар гэдэг зүйл бас дутагдж байгаа. Ягаад тэгэхээр 10 жилийн өмнө 20 жилийн өмнө сурсан зүйл одоо хэрэггүй болсон байж болно. Яг тий хоцрогдсон байж болно шүү дээ тий. Тэгэхээр энэ нийгэм таарахгүй байж болно. Иргэн тойрны хүмүүстэй чинь таарахгүй байвал тэр авсан тэр чадвар гэж нэрлээд байгаа зүйлээ орхиж чаддаг чадвар байхгүй юу? Орхиод шин одоо үетэйгээ хөл нийлүүлж алхаж чаддаг чадвар. Тэгэхээр гих мэдчлэнийг асандаа бид нар ингээд тэр ийм 10 жил 20 жилийн өмнө сурсан зарим зүйл хэрэггүй болсон ч гэж магадгүй. Тэр онолтой нэг сурсан онол байж болно шүү дээ. Үзэл суртал байж болно шүү дээ. Гэтэл өнөөдрийн энэ нийгэмд тэр үзэл суртал таарахгүй байж болно. Үзэл бодол нь энэ одоо залуучуудтай таарахгүй байвал тэр скиллийг unlearn буюу нэгсэндээ буцаагаад одоо сураагүй болгоно одоо тий орхино гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэрийг орхиод одоо шинэ скил магадгүй одоо хиймэл оюун ч юм магадгүй одоо шинэ скиллийг сургах гэдэг энэ чадвар. Тэгэхээр суралцах бол дуусахгүй. Насан туршдаа суралцдаг. Миний айгуу дуртай бас үг үйдэг яг санаанд орчлоо. Нөгөө үрд амьдрах юм шиг суралцаж өнөөдөр өөхөх юм шиг амьдр гэдэг үг байдаг. Нөгөө Ганди хэлсэн байдаг. Махатма Ганди хэлсэн байдаг баха. Тэгээд үрд амьдрах юм шиг л нөгөө суралцах тэр зүйлийг хүүхдүүдтэй айгуу сайн суулгаж өгөх хэрэгтэй. Тэгжээж хүүхдүүд маань нөгөө ямар ч нийгэм, ямар ч соёл те, ямар ч одоо цаг үед хөл нийлүүлж амьдрах тэр чадварыг олдог. Түүнээс биш яг бид нар яг тэр түрүүний нөгөө өөрөө чи хэлсэн үгээр те. Одоо те энэ л мэрэгжил чиний амьдралыг ингээд те одоо шийдэн шүү гэд ингээ хатуу хэлчихээр тэр хүүхэд яг тэр л сургуулийг зөв сонгох ёстой гээл те өөртөө хатуу итгэл буруу сонгочих юм бол за би ингээ өнгөрсөн хорвоо олчлоо гээл те ингээд нэг осондоо яг хүүхэдтэй нэг осондоо fixed mindset буюу яг ийм тогтцсон ус шиг тийм сэтгэлгээг суулгачдаг байхгүй. Тэгэхээр үргэлж урсах хэвээр, үргэлж шинчлэгдэх хэвээр. Тэр энэ зүгээр штэ хамаагүй. Тэгээ сураад тэгээд явахтай сэтгүүлчээр сурна уу, тэ сэтгэл зүйчээр сурна уу, багшаар сурна уу. Ажиллаад үзгэлтэй. Тэгээ 2 жил ажиллаа, 1 жил ажиллаг хийгээд үзэг. За болохгүй байвал дахиад дараагийн ажлаа сонгоол ингээд. Тэгээ ер нь байнга л нэг ийм одоо тий өөрөө өөрийгөө нэг ингэж авч явах чадвартай тийм flexible уян хатан хүнийг л төлөвшүүлэх нь өөрөө их чухал юм аа л гэсэн санаа. Тийм байна. Наад ч юм бас үнэхэр гоё санаа байна. Манай өсвөр насныхан бас үзэж байгаа бол сайн сонсоод аваарэ гэж хэлмээр байна. За өсвөр насны хүүхдүүд бас ингэдэг гинэ. Найз нөхөд маш их нөлөөлж байна. Ихэнх цагаал найз нөхөдтэйгөө болон сургууль дээр өнгөрүүлдэг. За ангийн багш нар бас их нөлөөлдөг юм байна. Тэр багш надад тэгж хэлж исэн болохоор би аяйгүй урам зориг авч исэн. Тэгээ би өөрийгөө энэ англи хэл дээр илүү чадвартай юм байна гэж бодсон. Тэгээ би аяйгүй гоё урам зориг аваад энэ мэргэжлийг сонгосон гэдэг юм байна. Эсвэл намаа үнэхээр чадаад ахад дуугчмын багш намайг дандаа дарддаг байсан. Бүх хүүхэд дундаас намайг ингэж олны дунд намайг доош нь хийдэг байсан. Тийм болохоор би дахиж тэр хичээл дээр дуурхаа болсон гэдэг ч юм уу. За тэгэл өөрийнх нь чаддаг юмыг найз нөхд нь яах юм бэ чи наадах чинь чамд бол тохирохгүй штэ гэдэг ч юм уу нэг тийм нөлөө орж ирээд идэг. Гэтэл өөрөө нөгөө сэтгэлийнхаа гүнд нэг би нэг чадчих штэ тийм нэг багтаад идэг гэсэн бодол байгаад байгаа. Гэтэл орчин тойрных нь за чи ирэхгүй хаа чи бол наад нэр арай л болохгүй хаа гэдэг ч юм уу. Ийм нэг олон ийм зөрчилдөөнүүд байдаг юм байна. Энийг бас нөгөө хүүхэд мэн яах вэ гэдэг дээр бас эргэлтсэн олон асуудлууд дундаас би тэр үед тэгж чадаагүй ч гэдэг юм уу. Гомдол тэгээд үлдсэн. Тэгсэн болвол би тэр сургуульд орох байсан ч гэдэг юм уу. Бас нэг алдаа гэж боддог зүйлүүд бас байдаг юм байна. Зөв. Ер нь тий одоо бид нэр тийм юм шууд л орж ирж ийн л та надад ч гэсэн хүүхэд байхад хин нэгний хэлжсэн үгнүүд. Тэгээ азтаа нь бас их сайхан багш нартай учирсан байна би. Тэгээ хүнд ер нь нэг юм
итгэл өгдөг. Би яг бас номондоо 2 багшаа яг дурдчихсан. Тэгээд багш гэдэг яг бүлэг дээр яагаад тэгэхээр багш гэдэг айгүй чухал. Одоо яг хүүхдийг хэн болох вэ? Сахуулаад тий дам багштай таарж байгаа. Тэгээ яг тэр багшаас болж нөгөө хүүхэд яг хэн болох вэ гэдэг нь тодорхойлогдож итгэл авах уу, урам зориг авах уу, тий эсвэл өөртөө итгэлгүй болох уу гэдэг бүх зүйл одоо тий болж идэг. Тэгэхээр багш нар маань бас энэ дээр яг өөрсдөө маш сайн бодолтой зүгээр нэг тийм санаандгүй хэлсэн үгээсээ болж хин нэгний амьдралыг тэр шигээр норонгороо эргүүлэх юм тийм хариуцлагатай ажиллахгүй. Гэтэ одоо харьцангуй бас багш нар их өөрчлөгдөж байгаа гэж би боддог. Ер нь бол яг мэдээж яг иймэрхүү зүйлүүд тохиолдож байгаа өсвөр насныхан. Гэхдээ яг л одоо бидний яриад байгаа энэ зүрх сэтгэлийн боловсрал бол яг энийг л хүүхдэд би хэн байх вэ гэдгээ өөрөө тодорхойлж чадах юм бол хин нэгний хэлсэн үгэнд ингэж сэтгэл хөдлөл автахгүй яваад. Нэг осондоо тэнд магтахаар ингэж дээшээ харж баярлал тэнд тэ доошоо хийхээр доошоо ороод байх биш. Сэтгэл хөдлөлийн тогтвортой тэнцвэртэй байдал дээр яаж байх вэ л гэдгийг суралцсан гэсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөл дандаа ингээд доошоо дэшээ савладаг. Тэгэхээр өнөөдөр ингээд гунигтай байгаад бүр орноосоо босмооргүй байгаад үхмээр санагдаж байгаа боловч тэ маргааш эзэнш тэр сэтгэл хөдлөл тийм байхгүй. Шал өөр сэтгэл гэдгийг л одоо маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэрийг өөрөө анзаардаг байх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийн хэмнэлүүдийг анзаарч эхлээд ирэхээр тэрийг аюул сайн мэддэг болдог. Тэгэхээр наад захын хүүхдүүд маань одоо тэмдэглэлийн дэвтэр хөтлөөд те хамгийн одоо энгийнээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өнөөдөр гунигтай байна те өнөөдөр ингээд дургу хурж байна өнөөдөр ингээд жигшид зэвүүцэж байна гэд ингээд магадгүй зүрх сэтгэл хөдлөлүүд үүсэж болно ингээд бичээд гэтэл маргааш би баяртай байлаа. Өө би өнөөдөр айгүй жаргалтай байна. Хөөх би чинь амьдрал хамгийн аз жаргалтай өдрийг өнөөдөр ингээд л ирэхэд жилийн хугацаанд ингээд тэр сэтгэл хөдлөл доошоо дээшээ гэж савлаад янз бүр. Тэгээ хүн өдөрт ингээд 400 төрлийн сэтгэл хөдлөл мэдэрдэг юм байна. Ганцхан өдөрт үү? Тийм өдөрт. Гэхдээ тэрийгэж анзаарах сөхөөггүй байдаг. Тэгэхээр бичээд ирэхээр анзаарч эхэлдэг. Нэгийг нь, хоёрыг нь тийм байна. Тийм. Тэгээд тэр чинь холимог сэтгэл хөдлөлүүд 2 3-аараа нийлцсэн байна. Тэгээ ингээд бичээд ирэхээр анзаараад ирэхээр сэтгэл хөдлөлтийн учрыг олж эхэлдэг. Дараа нэрлэж эхэлдэг. Өө би гуниглсан. Би тэ үзэн ятсан. Надад жоохон таагүй санагдсан. Хоосон оргисон тэ. Эсвэл одоо би атаархсан тэ. Надад энэ айгүй юм муухай санагдлаа. Надад энэ яг энэ мэдрэмжнийг ийм санагдлаа гэж нэрлэж эхэлдэг. Бид нар ихэнхдээ сэтгэл хөдлөлөө яаж нэрлэхээ мэддэггүй. Тэгэхээр тийм томчууд ч гэсэн заах нэг баяртай байна, гунигтай байна, муухай байна, сайхан байна. Тодорхой нэг бол ялгачаад байгаа тийм ярьдаг болохоос биш тэр 400 төрлийн үгээр хинч мэддэггүй байхгүй. Хинч мэддэггүй ч гэж одоо яг энийг заалгаагүй бол тэгтэл энэ 400 төрлөөр нэрлэх боломж байдаг. Тэгэхээр тэр нэрлэх боломж байна гэдэг маань тэр сэтгэл хөдлөлүүдэд асар сайн ялгаж чадчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ялгаад ирэхээр за би ингээд үзээ ятсан, атаархсан. Юунаас болоод би үзээ ятчих. Би яагаад тэр найзтай дургу болчих вэ? Тэ гэдгээ бодож эхэлнэ. Магадгүй үг гарал тэ юунаас болсноо бодож эхэлнэ. Тэгвэл надад ийм мэдрэмж өгсөн болохоор би ингээд дургуутсан юм байна гэд үг гарлаа мэдээд ирэхээр тэр хүний асуудал биш. Асуудал нь өөр дээрээ л ирж таардаг. Нэг осондоо өөрийнх нь сул тал байж таардаг. Өөрийнх нь дургуй зүйлийг тэр хүн хэлсэн байж таардаг. Үнэн гашуун үннийг хэлсэн байгаад өөрөө тэрийгээ дургуйцаж хүлээж авсан байж болдог. Ингээд ирэнгүүт тэр хүн эн чин тэр хүнд би дургуйдээ биш, тэр хүн муухайтай биш те. Миний дотор байгаа те айдсыг маань, түгшүүрийг маань, миний санаа зовнилыг маань тэр хүн гаргаж ирсэн юм биш үү дээ гэдгийг ойлгож эхэлдэг. Ингээд ирэхээр тэр сэтгэл хөдлөлүүдийн нарийн одоо уялдаа холбог ойлгоод ирэхээр өөрөө тэрийгэ хүлээн зөвшөөрч эхэлдэг. Өөрийгөө мэдэж эхэлж яг зөв. Өөрийгөө мэдэж эхэлж байна. Би энээс болоод би ийм зүйлээс ичдэг болохоор ийм зүйл миний сул тал болохоор тэр хүний хэлсэн тэр үг надад эвгүй санагдсан юм байна шүү дээ. Тэгвэл би энэ сул талаа яаж сайжруулах юм?
Эсвэл бүр сайжруулж чадахгүй болвол өөрөө яаж тэр сул талаа хүлээн зөвшөөрөх юм те зүгээр штэ явах те нэг юм сул талтай байна л үсттэй те гэдэг ч юм уу. Ингээд ирэхээр л нөгөө сэтгэл хөдлөл удирдах эхлэдэг байгаа. Нөгөө өөрт нөгөө мэдрэгдээд байгаа янз янзын сэтгэл хөдлөлүүд те мэдрээд тэгээ тэрийг удирдах эхлээд ирэхээр л нөгөө хүүхэд маань өнөөдөр гуниглж болно, маргааш аз жаргалтай болж болно. It's okay. Энэ зүгээр штэ те. Энэ байх л асуудал гэдгээ мэдэрнэ. Гэтэл яагаад өнөөдөр өсвөр насны хүүхдүүд төр тусмаа яагаад энэ дэр амар эмзэг байдгийм бэ гэхээр энэ талаар мэдхгүй учраас өнөөдөр ингээл нэг юм болохгүй болчвол амьдрал тэр чигээрээ болохгүй байгаа юм шиг, ганцаараа л зовж байгаа юм шиг, ганцаараа санагдал те хэцүү байгаа гэдгийг мэдрээд тэгээд энэ одоо буруу зүйл хийчих ч юм уу сэтгэл хөдлөлтөд автах буюу түүнийг одоо emotional hijacking гэж нэрлэдэг. Нэгсэндээ бидний яг сэтгэл хөдлөлийг хариуцдаг амигдала гэдэг хэсэг байдаг. Тэр ингээд маш өндөр юм одоо тэрэнд автаж юу хийгээд байгаагаа мэдхгүйгээр тийм үйлдэлүүдээ хийдэг те. Тэгэхээр буруу юм хийх те өөрөө өөрийгөө гэмтэх, өөртөө хор хөнөөлтөд зүйл хийх гэх мэтчлэн юм асуудлууд бас байдаг. Тийм учраас энэ амигдала хайжак буюу сэтгэл хөдлөлийн энэ одоо шуурганд те авталгүйгээр сэтгэл хөдлөлүүдээ одоо ойлгож, анзаарч, нэрлэж те тэрнтэйгээ хамт ингэж байж чадсанаар л энэ одоо өсвөр насны одоо тэр үеийг давж гарах те эргээд өөрөө хэн болж төлөвшөх вэ, хэн болох вэ гэдгийг шийдэх айгу тийм чухал юм байдаг. Тэгэхээр л нөгөө эргээд бүх зүйл маань энэ сэтгэл хөдлөл болоо зүрх сэтгэлтэйгээ холбоотой байдаг юм аа л гэсэн. Та анх яагаад заавал зүрх сэтгэлийн боловсрал гэдэг зүйлийг хөтөлбөрийг санаачлаа хий бүтээ гэж бодсон бэ? Эхлээд бол нөгөө цэцэрлэг байсан байна тийм. Тэр жоохон хүүхдүүдээс юу мэдрэгдээд хүн болгоно нөгөө адилхан сэтгэл хөдлөлүүдийг мэдэрдэг хэрнээ түүнийхээ талаарх мэдрэх мэдрэмжүүд нь өөр байдаг. Тэгэхээр нэг ясандаа бусад хүмүүстэй ингээ харилцаад ирэхээр яг надтай адилхан бодож байгаа болов гэхээр бусад хүмүүс тэгж боддоггүй тэгж мэдэрдэггүй гэдэг ч юм уу. Энэ хоорондын асар их юм зөрчлүүд үүсч эхэлдэг Тэгэхээр энэ өөрөө харилцаан дээр, гэр бүлийн харилцаан дээр, ажлын харилцаан дээр, нийгмийн харилцаан дээр гээд ингээд анзаарагдаж эхэлдэг юм билээ л Тэгэхээр энэ харилцаанууд ийм зөрүүтэй мэдээлэлтэй, зөрүүтэй мэдрэмжүүдтэй байгаад ирэхээр одоо нийгмийн харилцаа айгүй өөр болж эхэлдэг. Тэгэхээр бид нар энэ зүрх сэтгэлийн боловсрал гэдэг зүйлийг, сэтгэл хөдлөлийн боловсрал гэдэг зүйлийг тийм ойлголтыг нэгтгэх ёстой юм байна миний мэдрээд байгаа зүйлийг заавал тэр хүн мэдрэх албагүй л гэхдээ тодорхой хэмжээнд энэ талын мэдлэг байх ёстой. Яагаад гэвэл бид нар хайр гэдгийг ойлгох ойлголтыг бага наснасаа эцэг эхээсээ гэр бүлээсээ одоо томчуудаас ингээд аваад хайр юм биш гэд бодоо явдаг. Гэтэл яг гэр бүл болоод ирэхээр хайрын талаарх ойлголт хоёулаа өөр бичдэг. Эсвэл одоо айдсын талаарх ойлголт өөр bijдэг гэл айдс бол үнэхээр үнэ. Тэгэх мэтчлээ ингээл маш олон төрөл байдаг. Тэнгүүтээ эргээд нөгөө хүн чи юундаа хайгаад идэх юм ийм жижиг юмнаас юунаас айдаг хэрэг алдснаа энэ чамаас жижиг шүү дээ. Тийм ингээд гайхаад мэтчлээ. Гээл ингээл асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр энэ бол маш жижиг асуудал. Тэрнээс том асуудал дээр ингээд хүний сэтгэл хөдлөлийг ойлгохгүй байх, тухайн хүний өнцгөөс гарахгүй байх, тэр хүний одоо эмпати гэж нэрлэж бид нар тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэхгүй байх гэх мэтчлийн зүйлүүд ингээд маш их юм зөрчлүүдийг үүсгэдэг. Хүмүүсийн харилцааны зөрчлүүд. Тэгээ бид нар ингээд нөгөө айгүй юм харилцааны арга ухаан сургаал зөв харилцах заагаал гэдэг. Гэхдээ хүнтэй ингээл сайхан инээмсэглэж харилцах ёстой, тийх ойлгож харилцах ёстой гэж айгу гой юм заагаад байдаг. Гэтэл хизээж тэр сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг заахгүйгээр тэр хүүхдүүдэд тэр зүйлийн талаар ойлголт өгөхгүйгээр юм гадна талаас, өнгөн талаас нь инээмсэглэхийг заагаад, илдэг байхыг заагаад, эерэг байхыг заагаад явахгүй байхгүй. Тэгэхээр нэг үеийг баг алгасаа заач чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн заавал тэрийг мэдхийн тулд заавал эхлээ мэдрэх ёстой шүү дээ. Тэр мэдэрсэн хүмүүс хизээч нөгөө эргээд одоо бусдаа харилцахдаа өөрийгөө илүү ойлгоцсон, мэдэрсэн хүмүүс бусдаа ч гэсэн
одоо хүнлэг харилцсан. Тэгээ өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрлана гэх мэтчлэн. Тийм учраас зүрх сэтгэлийн боловсрал гэдэг зүйл байх ёстой юм байна. Тэгээ яг энэ миний ч одоо гаргаад ирсэн юм биш л те. Дэлхийд дахинд олон улсад те яг сэтгэл хөдлөл нийгэмшгүн боловсрал буюу одоо social emotional learning гэж бас явдаг. Тэгээ энэ одоо бас нэг 30 гаруй жилийн одоо илүү ингээд судлагдаад явж байгаа сургууль цэцэрлэгүүдэд бас заагдаад явж байгаа. Тэгэхээр энийг бас бид нар Монголд одоо яг түрүүн хэлсэн бид нарын нийгэм өөрчлөгдөж чинь, хүүхдүүд өөрчлөгдөж чинь, одоо бидний үе өөрчлөгдөж чинь. Тэгэхээр энэ бол зайлшгүй байх ёстой боловсрал юм аа л гэд ингээд 10 жилийн өмнөөс ингээд яриад хэлсэн, хийгээл хэлсэн одоо ямар ч байсан үр дүнгээ өгөө явж байгаа бас их талархалтай байдаг. 10 жилийн хугацаанд танаа төвд статистик тийм тоо баримт байна уу? За тэжнээ хүүхдийг те цэцэрлэгийн насны хүүхдийг бид нар ингээд боловсрал олгожээ, хамрагдажээ. Одоо тэдэн хүүхэд хамруулах зорилго байна гэдэг юм уу? Ер нь бол бид нар цэцэрлэгээрээ дамжуулаад 1000 гаруй хүүхдэд одоо давхарсан тоогоор шүү дээ 1000 гаруй хүүхдэд. За дээрэс нь манай яг зүрх сэтгэлийн боловсролын төв. За тэгээ бид нар EQKDs гэдэг publishingтэй тэгээ бид нар яг нөгөө уурхан юу одоо гуникхан те хайр гэдэг ингээд дөрүүдтэй. Тэгээ тэрний ном гэж байдаг. Тэгээ энэ 2018 оноос яг publishing гараад дамжуулаад тухайн ковидын үеэр гээд хүүхдүүдэд маш их манай номнууд хүрсэн. Яг хүүхдийн номын зах зээлээрээ бол бид нар яг анхны цувралаа 100,000 ширхэг борлуулсан байдаг. Яг жилийн дотор 2 жилийн дотор. Тэгэхээр хэрэгцээ маш их байсан байна. Тийм маш өндөр одоо байсан. Гэх мэтчлээ ингээд явах юм бол бид нарыг давхарцсан тоогоор номороо дамжуулаад, цэцэрлэгээрээ дамжуулаад за тэгээ бусад одоо сургалтч одоо тэр янз бүрийн сургуулиуд те манай хөтөлбөрийн цэцэрлэгүүд авж байгаа гэд ингээд өцөхөд бол бид нар 150,000 орчим хүүхдэд хүрсэн гэсэн юм тоо байдаг. Тэгээ цаашаа бол Монгол улсад бол яг сургуулийн өмнөх боловсролын 247,000 хүүхэд. За ер нь 0-оос одоо 18 насны буюу ерхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа хүүхдийн тоо бол 785,000 лүүд одоо 800 орчим мянган хүүхэд гэдэг. Тэгэхээр Монгол улсын хүн амын 3/1 нь одоо яг хүүхдүүд тахгүй юу. Тэгэхээр бид нар энэ хүүхдүүдтэй холбоотой асуудлыг ерөөсөө хойш тавьж болохгүй. Тэгээд ямар нэгэн зүйл хүүхдүүдтэй холбоотой зүйл яригдчихл байгаа бол нөгөө бүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд гэдэг шиг яригдах ёстой зүйл байхгүй. Тэгэхээр энийг ингээм жижигхэн зүйлээ ингээд хоошоо тавья. Хүүхэд юм чинь за яах вэ те болно гэдэг ийм хандлагаар одоо ярмааргүй байгаа даа. Тэгэхээр яг одоо хүн амын 3/1-ийг эзэлж байгаа энэ хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа болгоно. Тэдний аюулгүй байдлын төлөө, тэдний ирээдүйн төлөө, тэдний ирээдүйн хэн болж одоо төлөвшөх, иргэнших вэ гэдэг рүү чиглэсэн бодлого байх ёстой. Тэр энэ утгаараа ч гэсэн бас айгүй том ажлуудыг бол хийж байгаа гэж боддог. Цаашдаа ч гэсэн яг энэ зорилгоо тавиад нэгсэндээ 3/1 хүн амд бол хүрсэн яг энэ зүрх сэтгэлийн боловсролыг түгээсэн ажлыг бол хийгээд тэр зорилготой хүрнэ л гэсэн юм. Талсын хайртай явж байгаа. Маш том төсөл том ажил байна. За бусад одоо зүгээр азлагдсан бас хороо дүүргүүд байна. Хотын тий налаах, багнуурч гэдэг юм уу. Энэ хүүхдүүд, энэ сургуулиуд танахаас боловсролын тэр системийг нутгшуулаад ингээд авахын тулд яах юм? Ямар үйл ажиллагаа хийж иж танаа хөтөлбөрийг нутгшуулах вэ? Ер нь бол одоо бид нар зүрх сэтгэлийн боловсрол төрийн бас байгууллага гэдээ байгаа. Тэгэхээр энэ байгууллага маань нээлттэй одоо хинтээч ажлыг гэсэн нээлттэй нэгсэндээ тухайн сургууль одоо хөтөлбөр маань ингээд бүх юм дэ багшид зориулсан гарын авлага, хүүхдэд зориулсан гарын авлага, багшийн сургалт гэдэг ингээд ийм багцаараа гарцсан. Ерөөсөө тухайн сургууль маань өөрсдөө авъя гэдэг одоо хандаал бид нартай холбогдох юм бол бид нар мэдээлэлээ өгөөд хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг бүх мэдээлэлээ өгвөл очиод гэрээгээ хийгээл сургалтаа ороод хүүхдүүдтэй номоо өгвөл ингээл бүгд эхлэхэд билээ л гэсэн. Гол нь яг хөө мэдээж олон сургууль цэцэрлэг аваасаа л гэж хүсэж юм би болээж нөгөө одоо ном сурах бичиг те хүүхдүүд нөгөө багш нарын сургалт гэх мэтчлээ ингээд тодорхой хэмжээний төсөв зардалтай. Тэгэхээр
тэр талын асуудлууд нь л одоо шийдэгдээл явах юм бол энэ нэлттэй л гэсэн. Яг л нөгөө хөтөлбөрийн франчайз гэдэг байдлаараа явдаг. Тэгвэл танахтай уулзаад маш олон сургууль за бүр цэцэрлэгүүд бас аваасаа гэж хүсэж байна. Манай хүүхд бас цэцэрлэгт явах гээд уйлаад идэх байхгүй. Тэр одоо багштай байдаг юм уу, хүүхдтэй байдаг юм уу тий. Бүр шүн зүүдлээд намаа битээ явуулаач гэж босч ирээд ингэж уйлж байсан байхгүй. Тэгэхээр яаж ч ингэ явуулж чадахгүй. Үнэхээр тэгэж уйлаад ингээл ороод уйлаад өдөржин уйлаад энэ хүүхдээ ирж аав гэд ингээд хаар чинь би хүчээр явуулж үнэхээр чадахгүй байгаад байсан байхгүй. Тэгэхээр цэцэрлэг бас танаа хөтөлбөрийг авч бас хэрэглээсэй. Ер нь бол нөгөө цэцэрлэг яг багш нарын хувьд бол одоо жишээлбэл яг зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлээд ирэхээр багш нарт их гоё өөрчлөлт гардаг. Яагаад тэгэхээр багш нар өөрсдөө өөрлөгөө ингээд өнгөж хэлдэг. Нэг осондоо хүн болгон сэтгэлийн амтан. Тэгэхээр эргээд би ер нь хүүхдийнхээ сэтгэл зүг өнөөдөр те миний хүү өнөөдөр ямар байна да сэтгэл хөдлөлөө ингээд нөгөө өнгөөр илэрхийлээрээ, тоогоор илэрхийлээрээ гэл ингээд өглөөний хэлдэг. Тэгээд ирэхээр би нэрээ өнөөдөр миний сэтгэл хөдлөл ямар байгаа юм бол би өнөөдөр яг миний сэтгэл санаа маань ямар байгаа юм бол гэд өөрлөгөө анзаарч хэлдэг. Тэгээ багш нар ингээд хичээлээ заагаад 1 жил 2 жилийн дараа гэхэд маш гоё сэтгэл зүйн хувьд багш өөрөө ирүүл өөрөө сэтгэл зүйтэй анхаардаг. Сэтгэл зүйд нь гэмтэл учруулж исэн зүйлээсээ тэ зайлс хийж чаддаг. Өөртөө нөгөө хил хязгаарыг бас тогтоож чаддаг тийм одоо хүн болцсон байж идэг. Тийм болохоор нөгөө миний хэлээд байгаа хүүхдээр бид нар эхлүүлснээрээ багш нарт нөлөөлж бас чаднаа. Хүүхдээр эхлүүлснээрээ эцэг их төлс нөлөөлж чаднаа гэдэг энэ агуулгыг бас их олж харсан. Тэгээд энэ дэж бас энэ маань аягүй сайн хэрэгжиж байгаа гэж итгэл үнэмшилтэйгээр яг энэ систем, энэ логикоо барьж бас явж байгаа. Одоо тэгэл улмал сайжраал одоо бид нар ийм оны дараа ийм платформтой болно онлайн. Тэгэхээр онлайн платформтой болоод ирэхээр бүх юм онлайнд байршаад сургалт мургалт нь ч гэсэн онлайн байршаад ирэхээр ер нь хөдөө орон нутаг ханаас ч тэрийг үзэж болох, авч болох тэр боломжуудыг бас бүрдүүлэх гээд явж байгаа. Энэ ерөн сэтгэл хөдлөл гэдэг чинь өөрөө заавал үндэстэн тэ ямар нэгэн юунд хамаарлахгүй учраас бид нар бас олон улсад хөтөлбөрөөр таниулах ажлыг хийхээр бас зорио явж байгаа. Тэгэхээр ер нь одоо Төв Азийн орнуудад тэ хөтөлбөрүүдэд танилцуулаад бас л яг хэрэгцээ шаардлага байгаа учраас яг энэ story based тэ storytelling based буюу үлгэр одоо юун дээр суурилсан сэтгэл хөдлөлийг одоо хүүхдүүдэд таниулах арга зүйг ашигласан энэ хөтөлбөрийг олон улсад гаргана гэсэн юм зорилттой явж. Үнэхээр том зорилттой байна. Амжилт хүсье. Баярлалаа. Яалтчгүй танаа байгуулгын хийж байгаа ажил үйлс бол нийгэмд чиглэсэн, нийгэм рүү маш том өөрчлөлт оруулсан боловсролын систем болж байгаа гэж бас харж байгаа юм. За та хүний хүүхдүүдийг ингээд гоё сургаад те явж байна. Та өөрийнхөө хүүхдүүд дээр яаж хүмүүжүүлж ямар үлгэр жишээ ээжийн хуваар, багшийн хуваар өсгсөн би одоо өсвөр насны хүүхдтэй гэж юм те. Тэгээд алдаа оноотой гэдэг шиг алдаа оноотой бас л одоо ээжийн хувьд том охин дээрээ бас их алдаа оноотой л байсан гэж боддог. Тэгэл нөгөө өөрөө хэдийгээр ингээл яг нөгөө ээж за би хүүхдтэй ингэж хандахгүй дээ гэж ингээл ботсон ч гэсэн яг л яг цаган тулаад ирэхээр нөгөө мэдхгүйгээсээ болоод бас л нэг юм өгтөө гомдоох те загнах юм асуудлууд айгүй их байсан. Тэгээд би тэр өөрийгөө бас яг хэлдгийг. Би нэг 2013 онд би чи 6 онд өгнө ээж болсон анхныхоо охиноо 6 онд төрүүлээ. Тэгээд би 2013 оны үед өөрийгөө яг жинхэнэ ээж болсон гэж боддог. 6 онд төрчөө 6 онд төрөөд 7 жилийн дараа яагаад тэгээд тэгж хэлэх шалтгаан нь яг анх удаа л би 7 жилийн дараа хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг нь анзаарч эхэлсэн байдгийн. Том охин 7 настай, дүүн 4 настай, 4-5 настайснууд би ч нэрээ ээж юм биш үү. Тэгээ би зөвхөн одоо тэг өсгөөл хооллол, унтлал, хувцлал тэ
байхаас илүүтэй би энэ хүүхдүүдийн сэтгэл санаа, сэтгэл зүй, аялгаатай байдлыг нь ойлгодог ээж байх хэрэгтэй юм байна штэ гэдгийг айгуу сайн мэдэрсэн тийм жил байсан. Тэгээд тэр жилээс хойш би яг нөгөө өөрийгөө ээж би яг жинхэнэ утгаараа ээж гэж нэрлэхийг хүсдэг. Яагаад тэгэхээр тэр хүртэл миний аав ээж одоо хүүхдийг маань тий харилцаж өсвөлцөж за тэгэл би ч одоо ажилтай гэл хүүхдүүдэд цаг зав гаргаж чадахгүй өстөж жинхэнэ хоол жумлал нэг ингээл явж яваад тэгээ энэ болгоно одоо нөгөө цаг зав зарцуулаагүй цаг хугацаа болгоно бол намайг яг ээж сайн ээж байгаагүй л гэж би зүгээр боддог байхгүй. Тэгээд хүүхдүүдтэйгээ зүгээр одоо ингээд харахаар хүүхдүүд маань айхтар би ингээд нөгөө загсчны морь усгүй гэх чинь заримдаа ингээд айхтар тийм хүмүүжүүлээл те ингэж тэгэж гээл юу дээ сургууль соёл ингэдэг гээл бүх юмыг нь заагаагүй. Гэхдээ хүүхдүүд маань маш их суралцах хүсэл эрмэлзэлтэй. Өөрсдөө сургуулаа тэтгэлгүүдээ сургуулийн тэтгэлгүүдээ бүгд ингээд аваад ингээд суралцаа явж байгаа. Бүгд хоёулаа 85-аас дээш хувийн тэтгэлэг аваад одоо суралцж байгаа. Тэгээд юу гэж боддгийг гэхээр эцэг их өөрөө үлгэрлэл байх ёстой юм бэлээ. Тэгээд хэлхээсээ илүүтэйгээр чухамжийн ингэдэг гээд байгаа хэрнээ өөрөө тийм биш байгаа бол ямар ч нэмэр байхгүй юм байна. Тэгэхээр цаг үргэлж би завгүй байсан ч гэсэн би өөрөө цаг үргэлж суралцж байсан юм бэлээ. Тэгэхээр нөгөө хүүхдүүд хараад суралцах ёстой юм байна гэдгийг үлгэрлэж авсан болов хичээх ёстой юм байна тий суралцах ёстой юм байна гэдэг ч юм уу. За учир зүггүй та нар хүүхднгээрээ тэгээрээ хүн байгаарай, хүнлэг байгаарай, сайхан илдэг байгаарай гэл те. Зааж зөвлөхөөс илүүтэйгээр л одоо өөрөө л ямар байхаа л үлгэрлэх те. Муу муухай зан ааш, муу муухай юм харагдвал тэр нь бий л байсан юм байна. Би юм л байсан юм байна те. Үлгэр жишээ авсан хүн нь бий л юм байна. Би энэ дээр анхаарах хэрэгтэй байна л гэж бодох. Тэгээд нэг одоо зүйл нь хүүхдүүдээс бас асууж яхад ерөөсөө би нэг хүүхдэд харьцуулдаггүй л байсан гэж хэлж ирсэн. Тэгээд та намайг хүүхд тийм биш гэдэггүй гэж ярьдаггүй. Тийм юм байна. Тэгээд би юу та нарыг харьцуулж ирсэн үү гэдэг нэг асуусан байхгүй юу. Би нөгөө бүү харьцуул гэдэг нэг компанид ажил хийгээ. Тэгээ яг тэрний өмнөх нь би нэрээ та хоёрыг юу харьцуулж ирсэн үү гэдэг өөрөө бас нэг асуулаад гэсэн чинь үгүй та наа ерөөсөө харьцуулж байгаагүй шүү дээ. Та ер нь ихтэй харьцуулахдаа өөрөө өөртөө мань л харьцуулдаг гэж хариулж ирсэн. Тэгээд гих мэдчлээ ингээд нөгөө гоё юм тий. Өнгөрсөн жилийн чи энэ жилийн чи гэдэг шиг тий өөртөө мань л харьцуулж ирсэн гэж хариулсан. Тэгээд тийм болохоор бас яг тэр хүүхдүүд бид нар ч өөрсдөө мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би яг яа сайн байгаад байгаа мó ээж байгаад байгаа мó гэдгээ мэдэхгүй. Гэхдээ хүүхдүүдийнхээ эргээд надад хандж байгаа хандлага, эргээд надтай харилцаж байгаа харилцаанаас би өөрийгөө ямар ээж байсан юм бэ? Хүүхдүүдтэйгээ би үнэхээр харилцаж ирсэн юм уу? Харилцаж ирсэн бол хүүхдүүд маань намайг надтай харилцах байхгүй. Хүүхдүүдээ би хүндлээд тэ ойлгож ирсэн бол хүүхдүүд маань эргээд намайг хүндлээд ойлгох байхгүй. Яг л ийм зүйлийг л мэдэрдэг. Хэрвээ хүүхдүүдэд маань тийм асуудлууд гарч ирээл, хүүхдүүдэд маань одоо тэ надтай харилцаан дээр асуудлууд гарч ирвэл би л энэ дээрээ доголдуулсан байна да. Би л хичээгээгүй байна да. Өөрлөгөө хэмжих хэрэгтэй юм байна боддог. Тийм тэр болгон дээр мэдээж л нөгөө өрөөж төгсөн юм гэж байхгүй алдаа дутагдлууд байна. Гэхдээ хамгийн одоо суралцсан нэг зүйл бол алдаа дутагдал гаргасан ч гэсэн нөгөө хүүхдүүдээс уучлахгүй байдаг. Тийм уучлал гуйх тийм зоригтой байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр томчууд ингээд өөрийгөө айгүй мундаг одоо би гэж бодоод тэгээ миний л зөв гэж боддог учраас хүүхдүүдээс уучлал гуйж чаддаггүй. Загнасан ч юм уу эсвэл одоо ямар нэгэн зүйл гаргал боллоо гэхэд үл ойлголцол боллоо гэхэд тэгээд тэр зүйлийг яах вэ гэхээр уучлалгүйгээд сурах хэрэгтэй. Тэгээд уучлаарай би яг ингээд сэтгэл хөдлөлтөд автаад те чамд ийм тоомжиргүй хэлсэн байна, муухай үг хэлсэн байна, чамаа гомдоосон байна, загинсан байна, уучлаарай гэд ингээд ирэхээр хүүхэд тэндээс юу сурдгийг гэхээр ээж ч гэсэн алдаа гаргаж болдго юм байна. Томчууд ч гэсэн алдаа гаргаж болдго юм байна. Ойлголоо. Гэхдээ би ч гэсэн бас энэ хүнийг ойлгох хэрэгтэй юм байна гэдэг. Ингээд эмпати үүсээ би биний ойлгодог. Тэгэхээр нөгөө нэг одоо алдаагаа 40% нь тий алдаа гаргасан ч гэсэн нэг 60% нь
Тэгээ уучлал гуйдаг, эргээд ярилцдаг, хайрлцдаг, ойлголцохыг хичээдэг байх л айгүй чухал гэж боддог. Тэгэл суралцсаар л байна. Нөгөө суралцсаар л байна. Одоо ч гэсэн хүүхдүүд том болсон ч гэсэн нөгөө асуудал нь дахиад бага байхад байсан асуудал нөгөө дахиад 2 дахин том болчихоо л гэсэн үг бараг тий. Нөгөө энэ нөхрийг хооллох ундлах дададаа гэжсэн бол асуудал нь одоо нөгөө сэтгэл санаатайгаа нийлээ, том болсонтойгоо нийлээд ингээ бүх зүйл нь асуудал нь дахиад томордог. Тэгэхээр тэрийг хүүхд том болчлоо гэд орхичин гэсэн юм байхгүй. Дахиад эргээл бид нар одоо хэрхэн ажиллах вэ те? Одоо би яавал илүү хүүхдтэйг ойр дотн байх вэ? Яаж найзууд байж чадах вэ те? Ярих зүйл маань яаж өөрчлөгдөх вэ те? Заагаад сургаад загнаад байх биш те? Би ингээд чамаас илүү мэддэг шүү гэдэг байх биш. Миний хүүхдүүд одоо надаас ч илүү мэдчихээн те? Одоо бүр ингээд бүх мэдээлэл нээлттэй болсон те? Тэгэл илүү бараг сэтгэл зүйн муу талаас манай охин одоо яг Нью-Йорк University-д яг сэтгэл судлал маркетингаар сурж байгаа. Тэгээ сэтгэл судлалын талаар бараг надаас ч илүү ингээд мэдээлэлтэй болж байна. Тэгээд надтай ярилцах, надад бараг заах те. Би суралцах одоо шаардлагатай болж байна гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн энэ болгоо ингээд ойлгоод нөгөө л түрүүний хэлсэн unlearn skills буюу би мундаг, би ээж, би чамаас лаг шүү гэдэг тэр ойлголтоо авч хаяад те. Аль үед нь ээж байх юм, аль үед нь найз байх юм, аль үед нь дэмжих юм, аль үед нь жоохон те чиглүүлж өгөх юм гэдэг ч юм уу ингээл бас л уур ухаан нөгөө шаардах юм дуусахгүй. Тэгээ төвчээртэй байх одоо байдал дуусахгүй. Хэрвээ би төвчээргүй байгаа л хэрвээ би одоо энэ харилцаандаа хан үүсгэж юм бол хүүхэд маань надаас холтчихно. Бас хан үүсгэн тий хан үүсгэн. Тэгээ бит хоёрын дунд ийм өндөр хан үүсэх тусам хүүхдээ би хаана байхыг одоо олж мэдчих чадахгүй, би хүүхдээ юу хийж байгааг олж мэдчих чадахгүй, хүүхдээ хэн болж байгааг олж мэдчих чадахгүй. Энэ бол хамгийн санаа зовох хэвээр асуудал ахгүй. Тийм учраас эцэг эхчүүд тэр ханыг үүсгэж болохгүй. Аль болох хан одоо босохгүй байх л их чухал. Тэгээд хүүхэд айсан ч өвдсөн ч юу ч тохиолдсон тань дээр л ирдэг. Таныг зорж ирдэг байх бол өнөөдөр эцэг эхийн хувьд бол хамгийн сэтгэл санааны амар амгалан байхгүй. Хүүхэд нь хэн байх хамаагүй, хинч байж болно. Гэхдээ ямар ч үед ээж дээрээ аав дээрээ хүрээд ирдэг, нээлттэй ярилцдаг байх нь эцэг эхийн хувьд бол жинхэнэ одоо сэтгэлийн амар амгалан юм аа. Тийм учраас одоо наасаа их тусам яг л тэрийг л нөгөө хүн бодож амьдрах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хүүхдээсээ нөгөө ханаа ингээл зузаатгаж баах өндөр хан тоос үрж хайчаад тэгээ чи над дээр ирсэнгүй, чи надтай ярьсангүй, чи юу болоод байна, яаж хийж ингээд тэнд ямар ч нэмэр байхгүй, тийм хэцүү байдалд ордог. Тэр өөрөө сэтгэлийн маш их шаналл байдаг. Тэр эцэг их болгоно хүүхдтэй хайртай, хүүхдээ сайн сайхан явуулахыг хүсдэг. Тэр энэ л зүйл айгүй чухал байдаг. Тэгээ тэрийгэл одоо сайн суурал нөгөө бэлдэж авах бол чухал юм билээ л дээ. Тэгэл тэрийг ойлгосон цагаас хойш бууж өгөх, твчих гэл ингээл янз янзын зүйлүүдийг хийшүүд. Байнга суралцах юм байна. Тийм, байнга суралцсан. Халгайнхан дагуулсан Diamond шампунь үс уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Чихэр өвсний хан дагуулсан Diamond шампунь хуйхыг гүн цэвэрлэж, хагийг арилгана. Ганг овёсны хандтай Diamond тэжээлийн шампунь үсэнд тэжээл өгч, торгомсог зөөлөн болгоно. Diamond ургамлаар үсээ угаая. Та манай өсвөр насныханд зориулаад нэг гоё зөвлөгөө өг богинохоо өгвөл. За ер нь одоо ингээд би бас сүүлийн үед нөгөө тарих талаас нейросайенс талаас айгүй их судалж байгаа. Сэтгэл зүй, нейросайенс гэдэг. Тэгэхээр бидний нөгөө тарих гэдэг энэ эрхтэн маш их потенциалтай, маш их юм хөгжих боломжтой. Үргэлжил ингээ бидний нэг шинэ хүнтэй уулзсан ч гэл нэг тэнд очиж нэг шинэ газар очиж тэ үзсэн, музей үзсэн, кино үзсэн, нэг ном уншсан, нэг жижигхэн одоо тэ зүйлийг ингээд өөртөө мэдлэг болгоод авсан ч л тэр ингээд маш олон нейрон буюу юм тархины тэр холбоосууд шинээр үсээл ингээд хөгжил явагдаж байдаг. Тэгэхээр энэ зүйлийг нөгөө
бага насанд л байдаг ч юм уу тий залуу насанд байгаа л өгшрөөд болчдөг ч юм уу эсвэл бага насандаа авсан тэр хин нэгний хэлсэн үг тий бидний одоо хин болгоцсон байгаа тэр зүйл хизээч тэргээрээ ингээд үлддэггүй. Тэгэхээр бид нар үргэлж өөрчлөгдөх боломж үүдэг. Хязгаар тийм байхгүй, тийм потенциал байдаг. Муу сурдаг хүүхэд, сайн сурдаг хүүхэд ч гэж байдаггүй. Яг үнэн хэрэгтэй. Эцэг эхээс авсан тэр удамшлын одоо тий ген 10-аас 15% байдаг. Бага юм байна, маш бага. Маш бага. 80-аас 85% нь өөрөө бий болгодог. Өөрөө бий болгоно гэдэг нь бидний амьдарч байгаа орчин, найз нөхөд, сурж байгаа тэр зүйл те амьдарч байгаа тэр environment буюу орчин тэрийг одоо хэлбэржүүлж бий болгодог. Тийм учраас хизээж нөгөө өөрийгөө би ийм л хүн, би ийм л өссөн, эцэг их маань ийм те эсвэл ийм л намаа ингэж өсгсөн учраас би ингэж л явна. Ирээдүйд ч би ийм байна гэдэг энэ бодлоо авч хаяарай те. Энэ хэд бол үнэхээр тийм бол байдаггүй. Би түрүүн бас өөрөө хэлсэн. Би айгүй ичимхий охин байсан те. Одоо ингээл сандраал гаармаар салгалаад юм ярьдаггүй. Гэтэл өнөөдөр ингээд маш их ярьдаг. Бүр яриад ингээд дуусахгүй. Зогсохгүй байна. Тэгээ ийм одоо ярьдаг болсон байна. Тэгэхээр энэ бол нэг юмсандаа хүнд тийм потенциал гэдэг зүйл хязгааргүй байдаг. Хүн өнөөдөр хин нэгэн байж болно. Гэхдээ маргааш хин нэгэн дахиад болж өөрчлөгдөж болно. Энэ өөрчлөлт хувьсэл маш хязгааргүй боломжтой юм аа л гэж хэлэх гээд байна. Тийм учраас өнөөдөр чиний сэтгэл санаа өнөөдөр ямар одоо сурж байна те ямар байна, муу байна уу, сайн байна уу огт хамаагүй юм аа те. Маргааш ямар болох вэ гэдэг өнөөдрийн чиний хичээл зүтгэл, сурах тэр процесс, сэтгэх, өөрийгөө хүлээж авах байдал бүгд нөлөөтэй байдаг учраас хизээж битгий одоо те яг энэ бүхэн ингээл дуусах юм шиг хизээж битгий бодоорой. Тэгэхээр яг ямар баймаар байна, ямар болж өөрчлөгдмөр байна, тэ хэн болмоор байна тэрийгээ өрөөд маш сайхан тодорхойлоод тэрний төлөө ямар нэгэн жижигхэн алхмуудыг ч гэсэн тэ заавал том байх албагүй жижиг алхмуудыг ч гэсэн хийгээд яваарай. Тэгээд миний дараа маш их өөрчлөлтүүд ирнэшүүл гэж хэлмээр байна. За баярлалаа. Би ч гэсэн өөрөө яг энэнд нөгөө итгэж эхэлснээс хойш бас ингээд маш их зүйл өөрчлөгдсөн. Одоо нэгсэндээ өөрөө өөртөө итгэж эхлэх хамгийн чухал байдаг. Тийм болохоор яг энийг л хэлье да. За баярлалаа. Өнөөдөр манай урилгыг хүлээж аваад тийм зоонд ирээд маш гоё үнэтэй зөвлөгөө, хэрэгтэй зүйлүүдийг хэлж өгсөн Алтан сар багштаа бас баярлалаа. За подкастын маань ивент тэтгэгч Mons Cosmetics-ийн Biomon брэнд байгаа. За Biomon брэндийн 3 төрлийн эмийн ургамалтай шампунаас танд бэлгэлье. За энэ болохоор тэжээлийн шампун. Хуухыг чийгшүүлдэг, гүн цэвэрлдэг юм гоё тэжээлийн шампунаас танд бэлгэлье. За үндэсний үйлдвэрлэл. За маш их баярлалаа. За мөн манай нөгөө подкаст ивент тэтгэгч Teen Cafe гэдээ байгаа. Эдүү паркийн нэг давхарт байдаг. Та бас сайн мэдж байгаа бах тий. Өсвөр насныханд зориулсан өөрхөн кафе байдгийн билээ. Маш олон хөлөгт тоглоом. За тэгээд төрсөн өдөр тэмдэглэх өрөө өгөөд ерөөсөө өсвөр насныхын тэнд ороод хүссэн зүйлээ хийх боломжийг бүрдүүлсэн юм кафе лээ. Тэгэхээр та бас хүүхдүүдтэй бэлгэлээд хүүхдэн найзтайгаа ч юм уу тий очиж тоглоорой ингээ 3 ярих бэлгэлж чинь. Маш их баярлалаа. Манай хүүхд харин тий манай хүү айгу дуртай. Тийм төрсөн өдрөө бас сайхан тэмдэглэсэн. Тэгээд айгу хөөрхөн кафе лээ. Мэдж байгаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. 26 онд бодсон сансаа ажил нь маш амжилттай бүтэх болтугай. За баярлалаа. За дуусгая да. За дараагийн дугаар хүртэл баяртай.